Цомоо ягаад та хоёр цомоо харуул, та гурав цомоо харуулах гээд харуулдаг чи хин зүгцэн аагүй. Чоцоо. Хөөе, энд бичлэг яваад байна. За. Миний хувьд бол ажил карьертэй байна гэдэг нь би амьдарч байна гэдэг нэг тийм гүн гүнзгий мэдрэмжтэй байдаг. Чи энд байснараа тасаа зогцож байгаа гэдэг нь чи энд байх ёстой гэсэн үг биш штэ гэдэг нэг тийм англи үг гэдэг штэ тий. Надад сэтгэл гаргаж байгаа жоохон л мэдэгдчихвэл би бүр ингээд асгардаг байхгүй юу. Тэг ямар сайндаа манай найзууд бас хэлээлээдгийг сэтгэл гарах болоогүй шүү байж байгаарэ. Энд чинь өөрөө ингээд амар гоё хүн байх гоё мэдрэмж штэ. Одоо л би ингээд гэр бүлэрээ гоё хоолоо хийгээд ингээд өө тэрээ 8 хүн дуудаж байгаа юм чинь. Тэгж дуудах боломж надад цөөхөн байхгүй юу. Одоо эн чинь одоо миний хамгийн нэг тийм хүнд бас яриад баймааргүй сэдвүүдийн нэг байхгүй юу. Хоёрын юм үзсний дараа яаж ингээд сэтгэлийн хаттайгаар цаашаага одоо хүртэл ингээд явсан болоо гэж би одоо хүртэл аавыг амар бахархдаг байхгүй юу. Одоо миний нөгөө нэг юм ажил карьер гээд баян ингэж хөдөлмөрлөдөг зүйл нь аавын инфлюенс. Тэр үед тэгж их зүйлийг тулсны дараа өөртөө зав чөлөө өгдөггүйсэн үү. Завтай хараалгүй нэглал эд юм шиг байсан юм шиг байгаа. Бүхлийн хагцал эдгшгүй мөн өвчин хоёр л зовлон байдаг. Түүнээс өөр зовлон байдаггүй гэдэг бас нэг үг гэдэг штэ. Аавыг нэг удаа бүр ингээд газар ингээд суудсан. Орилоод уйлж байхыг би нэг л удаа харчихсан байхгүй. Тухайн үеийн 12 той байсан учраас тэр мэдээг сонсчоод ингээд төсөөлөхөр амар хэцүүдэг. Яаж одоо цаашдаа амьдрнаа гэж бодогдвол. Come on би ойлгохгүй гэж бодчихсон шүү дээ. Энд мөр ингээд одоо ч үе 10 хэдэн жил өнгөрцөн багт чинь. Энэ дугаарыг вэндтгэгчээр Bonoco брэнд хамтран ажиллаж байна. Bonoco брэнд Монголда анх удаа 100% дахин боловсруулсан савлгааг нэвтрүүлж, дэлхийн Coca-Cola компани хэмжээнд энэ шийдлийг нэвтрүүлж буй Азийн 11 дахь улс орн болжээ. Шинээр хуванцар цав үйлдвэрлэлийн оронд ингээд дахин боловсруулж байгаа болохоор байгаль тоортой хүлэмжийн хязгаарлыг 29%-аар бууруулж байгаа юм байна. Бид нэр өдөр тутмын сонголтондоо иймхүү дахин боловсруулсан бүтээгдэхүүнүүдийг сонгож байх юм бол байгаль таартай бодит сонголт болох юм шүү. Сайн байцгаана уу хүмүүст үзэгчтэй Catch Talk podcast-на тавтай морил 7 хоног болгон шинэ түүх сонсох гэж ирдэг та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд бичлэгээ эхлэхээс өмнө subscribe-а дараад тэгээ бүгдээрээ эхэлцгээе. За би болохоор яг ингээд контент бүтээгч гэдгээр мэднэ. За тэгээд дээрээс нь 10 жил байсан гэдгээрээ би бас ингээд чамайг мэдээд байгаа маа. За 10 жил байсан гэдэг утгаараа бас ер нь бол ингээд 10 жилээ төгсөөд бараг л 10 жил ингээд болох чинь. За тэгээд тэр хугацаанаас хойш ингээд ер нь бол ингээд 10 жил байхасаа мэдээл нэг юм ажиглал мэддэг штэ. Тэгтээ яг хүн хинбэ гэдгийг нь бол мэдэхгүй. Гэхдээ яг миний ингээд хамгийн түрүүнд ингээд ярихыг одоо сонирхож байгаа зүйл нь гэх юм бол 3-4 компани удирддаг гэдэг хэлжсэн. За тэгээд залуу удирдлагын албанд шалтгаан гэдэг ингээд бодохоор маш их олон юм харилцаануудад ордог байх гэж бодож байна. Янз янзын хүмүүстэй харилцсан шүү дээ. Тэгээд тэгэнгүүт ажлын уур амьсгалыг өөрөө бүрдүүлэх одоо хүмүүсийн ингээ удирдахаас эхсүүлээд маш олон юм арга барилуудад ингээ суралцж байгаа гэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр яг чиний хувьд ер нь тэр ажлын уур амьсгал харилцааны хувьд яг эрүүл байхын тулд ер нь яг яаж анхаарч илүү ажилтдаг вэ гэдэг нь надад юм санагдсан. 4 компани удирддаг. Тэгээд бүгдээрээ өөр чиглэлийнх. Тэгээ яг нөгөө хүмүүс удирдаад явна гэдэг чинь бас тийм амар зүйл бас биш. Тэгээд нөгөө тэднийг яаж ингэж одоо балансын тохируулж явах вэ гэхээр ч байх үедээ би ч гэсэн өөрөө суралцаал явж байна. Гэхдээ миний ингээд боддог юм нь тэр хүмүүсийг одоо юу гэдэг би бол аль болох кэрлэл гэж л хичээдэг. Ягаад тэгэхээр би өөрөө хэрвээ одоо юу гэдэг өөрөө ажиллаж исэн болвол юу өсөх байсан бэ гэж боддог байхгүй юу? Оронд нь өөрийгөө тавьж үзээд тэгэхээр нөгөө зөвхөн цалингаас гадна биш нөгөө хүмүүсийн уур амьсгал, ажиллах орчин тэгээд нөгөө нэг юм жижиг сажиг зүйлсүүд байгаа шүү дээ тий. Ажилтнаа ингэж кэрлэх юмнууд тэдэр дээр ер нь бол анхаардаг. Гэтэ яг манай хүмүүс яг энийг анзаардаг үгүйг мэдэхгүй байна. Одоо жишээлбэл жижиг юмнууд байгаа. Ажлынхын хувцсыг гоё юм тухтай, тэгсэн хэрнээ гоё стайллаг байлгачих юмсан. Ажилдаа эрэхтэй нэг юм тэр хүн дахиад ажил гэж ирэхгүйгээр уур амьсгал нь гоё байх юмсан. Ажлынхаа одоо орчныг гоё байлгах юмсан. Ядчил гоё орчинд ирээд хүн ажиллах дуртай шүү дээ тий. Тхий юмсан. Тэгэл нөгөө нэг юм жижиг сажиг халамжуудыг үзүүлэх гэж хичээдэг. Гэхдээ одоо болтол суралцаад явж байгаа юм нь хүн одоо удаан тогтно гэдэг айгүй хэцүү. Тэгэхээр тэрний балансыг барьж явах гэж хэцүү. Үргэлж ингээл нөгөө юм халамжлал кэрлэл ингээл ээж бас болохгүй. Удирдлага учраас нөгөө хатуу байх үедээ хатуу байна, зөөлөн байх үедээ зөөлөн байна. Гих мэдчлээ одоо тэгэл ингээл явж байна. Тэг яг нөгөө
их цаг хугацаа зарцуулдаг компани нь одоо тэрэн дээр илүү юу яаж ажиллаж байгаа. Тэгээ нөгөө гурав нь болохоор нэг компани би саяхан нээсэн. Тэгээ одоо тэрнийхээ үйл ажиллагааг энэ жилдээ багтаагаад оройтож юу гэдгэлээ оройхон гарч ширүүхэн дайрна гэдэг шиг энэ жилдээ болвол бүр ингэж айгүй олон хүмүүс ажилд авч өсгий гэж бодоод байгаа. Гэхдээ адилхан л бас л яг нөгөө толгой дээр ирж байгаа ачаал бодох зүйлсүүд айгүйх байгаа. Тийм л байна да. Тэгээ ингээ харахаар за яалч аргагүй ингээд эргэн тойрны орчноос нь ихсүүлээ жижигхэн энэ деталь бүр дээр нь анхаарч ажилладаг гэдэг ч тийм. Тэгмэд энийг чинь бас ингээ контентоос ч гэсэн ингээ мэдэрч болж байгаа хгүй. Тэр ажилтнуудаа ингээ зориулж байгаа тэр хувцаснаас нь ихсүүлээ шинжилж байгаа нэг контент орсон байсан шүү дээ. Тэрнээс хараад бол ойлгочихсон. За тэгвэл чи ингээд ийм орчин ингээ бүртгүүлэхээс гадна тэн дунд маш олон юм харилцаа явдаг. За заавал ингээ ажлынхаа хүмүүстэй гэхээсээ гадна одоо хамтарч ажиллаж байгаа хүмүүс за ажлын төвшөндөө ингээ ярих юм бол олон харилцааны ингээд асуудлаас ихсүүлээ сайхан зүйлсүүд нь ч ингээд гарч ирдэг. Тэгвэл яг чи харилцаан дээр ингээд анхаардаг юм гол баримталдаг юм зарчим гэж байдаг шүү дээ. Ямар зүйлийг баримталж илүү их ажиллахыг хичээдэг гэвэл эхлээд одоо за ажлын шугамар юу гэдэг нэг юм хамтарч ажиллах гэж байгаа хүмүүстэйгээ уулзахтаа ч юм уу эсвэл одоо ажилд авах гэж байгаа ч юм уу нөгөө түрүүний хэлдэг шиг айгүй олон төрлийн харилцаанд оронгууд яг анзаардаг юм нь би эхлээд тэр хүнийг яриулдаг юм бэлээ. Өөрийгөө анзаарахаар тэнгуут нөгөө хідэн өгүүлбэр хийсний дараа ч юм уу нэг хэсэг хугацааны дотор ерөнхийдөө энэ хүн нэг иймэрхүү юм байна да. Тэгэхээр энэ ч угаасаа л нөгөө тааруулж харьцна гэхээр бас арай муухай сонсогдож байна. Гэхдээ энэ хүнтэй яаж харьцвал илүү одоо ажил урагшлах уу гэдэг ч юм уу иймэрхүү юмнууд боддог. Тэгээд яг ярьж байгаа ярианыхын темп, хэв маяг, стайл, сонгож байгаа үг тэгээ нөгөө хүнийг сонсох юу байна уу байхгүй юу гэдэг юмнуудыг ингээд өөрөө ирэхгүй анзаараад эхэлчихдэг би. Яг баримталдаг зарчим гэхээр тэр хүний ингээд нөгөө нэг ярьж байгаа юу гэмдэ ярианы хэв маяг гэхээсээ илүү тэр хүн зүгээр надаас юу хүсэж ийн гэдгийг нь эхлээд харах гэж хичээдэг. Тэгээд ажлын харилцаа бол тал талтай win-win байх хэрэгтэй шүү дээ тий. Одоо тэр хүн надад ямар ч санал тавьсан байсан, би бас эргүүлээд ямар ч санал тавьсан байсан гэж тулахгүй байхыг хичээдэг. Аль талдаа уян хатан байдлаар. Гэтэ бас өөрийнхөө нөгөө хил хязгаарыг даахгүй тулд үгүй гэж хэлэх үедээ үгүй гэж хэлнэ. Бас нөгөө юм уян хатан харилцах үе бас байна шүү дээ тий. Тиймэрхүү үе дээр нь тэгж харьцах гэж хичээдэг юм уу та. Тэгэхээр нөгөө нэг эхлээд тэр хүнийхээ ярьж байгаа 2-3 өгүүлбэр ч юм уу те нэг хэсэг хугацааны ярьж байгаа хэв маягийг ингээд өөр ирэхгүй анзаарчаад ирэнгүүт нь дараа нь би юу гэж ярих вэ гэдгийг бодд юм шиг байна. Арга барилаас олж эхэлж байна тий. Тэгэхээр хүн болгон адилхан биш. Яг миний зүгээр баримталдаг юм гэвэл би өөрийнхөө хил хязгаарыг хинч байсан давуулахгүй л гэж үздэг тий. Тэгээ миний нөгөө жанжин шугам штэ тий. Жанжин шугамаас дээшээ гарах уу гарахгүй байх уу гэдэг юм аа л. Одоо ингээ харахаар маш олон ажлууд ингээ зохицуулж байгаа харагдаж байна те. Тэгдгээ. Олон ажил ингээ хийж ийн, зэрэг ингээ хийж ин гэдэг чинь би ингээ харангууд яг зохицуулах ур чадвараас ингээ тэрүүгээр одоо дээшилж ин гэж ингээ харж байгаа хгүй те. Хүн өдөрт одоо би өөртөө ингээ бодохоор 7 хоногт ингээ амжуулах ажлуудаа ингээ харахаар за яг ингээ төвшин одоо ажлын чухал дарааллаас ихсүүлээд маш олон зүйлс ингэ байдаг шүү дээ. Тэгвэл чиний хувьд ингээд одоо өөрийнхөө сошиал контентийг хийхээс гадна хүмүүсийн мэддэг өнцөг бол яг тэр шүү дээ. Тийм шүү. Мэдгүй өнцөг нь болохоор яг ийм компани удирдлагаас ихсүүлээд маш олон харилцах ингээ бодож шийдэх зүйлсүүд ингээ их байгаа тохиолдолд тэгээд дээрэс нь чи нөгөө найзтайгаа уулзахыг хүртэл ажил гэж ингэж бодож ажлынхан яаж мэдсий ярилцгаач сонсон шүү дээ. Гэсэн шүү дээ. Тэнгүүд яг хөө мэдээч хэрэг маш олон зүйлсүүд ингээд төлөвлөж байна. Тэгтээ ажлын ийм чухлын ирэмб гэж нэг юм тодорхойлдог шүү дээ. Prioritize юу priority болох вэ гэдэг нь. Тэрийг чи яаж юу ингэ шийддэг вэ? Харахаар ажил өөрөө ингээд чухал байгаад байдаг. Ингээд бүгднгийн дэлгээд харахаар бүгд амар чухал юм шиг. Энэ дунд ингээд зарим талаар ингээд гэр бүл алдагддаг, найз нөхдөд уулзалтууд ингээд алдагддаг ч юм уу. Энийг одоо ингээд нэг төвшөнд ингээд байлгах зэрэг чи илүү ингээд хардгуу гэдэг шиг те. За тэрийг ойлоорой. Йоо наадах чинь бас л нэрээ байнгын л бодогддог зүйл. Бараг өдөр болгон бодогдно. Өглөө гарахтаа, орой унтахтаа маргааш ихаага, өглөө гарахтаа өнөөдрийнхээ бүх юм яг адилхан ингээд дэлгээ харахаар бүгд чухал байгаад байдаг надаа. Гэхдээ нэг хэсэгчингээ би нөгөө юм бүгдээр нь л зэрэг орох гэж хичээгээд сүултээ өөрөө нөгөө burnout гэдэг штэ тий. Бүгднгээс нь хашраад дуусч исэн яг нэг тийм үе байсан. Тэнгүүтээ за биш юм байна. Би юу руу ингэж одоо илүү фокуслж чадах тэр зүйл рүүгээ чадъя. Тэгээ бусдуудыг нь болвол одоо би бие хувлаа тавьдаг шиг чадах хүмүүсийн дээр нь хийлгээд би
би зөвхөн өөрөө бүгдэн рүү ингэж орохгүй мэн. Тэгээд яг ингээд нөгөө social content, миний хувийн амьдрал, хувийн ажил, тэгэл нөгөө нэг одоо хобби мобби те миний авч явж байгаа юмнууд ингээд зөндөө их байгаа хгүй. Зөвхөн нэг өдөрт хийх ёстой зүйлсүүд дор хаяж 6-аас 7 ажил байдаг. Тэгээд тэдрийг яаж алийн төрүүлээд хийх үү, алийн ингэх үү гэдэг нь эхлээд нэгдүгürt хугацаагаа бодно. За энийг би хизээнээс өмнө одоо хийж дуусгах ёстой билээ. Тэгээд хүнийг бас бодно. Түрүү нөгөө харилцаа гэсэн шүү дээ те. Энэ хүн хэр одоо ийм уян хатан хүн бэ гэдгийг бодно. Тэгээд миний нөгөө доторх мэдрэмж алийг нь илүү чухалчилж ийн вэ гэдгийг бас бодно. Ингэж энэ гурван юмнуудаа ингэж бодож жагаад тэр өдөр алийг төрүүлж хийх вэ гэдэг ч юм уу те. Тэгэнгүүт одоо миний нөгөө хувийн амьдрал бас энэ дээр айгүй алдагддаг. Тэгээ тэрийг би аль болох ингэж хичээ нөгөө нэг барьж авч явах гэж хичээдэг. Жишээлбэл одоо зүгээр л амралтын өдөр гэж байдаггүй баггүй юу? Одооноос ахуулаад сар хагасны дараах миний одоо ажлын скежүүл дүүрэн байгаа гэхээр хүмүүс ер нь бол жоохон бууж өгдөг юм шиг байна. Яг өнөөдрөөс ахуулаад сар хагасны дараанаас би арай завтай болж эхэлнэ. Гэхдээ тэр нь хүмүүсийн яадаг юу гэдэг нэг юм завтай биш. Зүгээр л миний одоо толгооноос арай юмнууд ингэж цэгцэрч эхлэх юм байдаг ч юм уу тий. Тэгэл яг ийм хитрхи олон юм руу ингэж нөгөө фокуслдаг чинь бас нөгөө талаараа айгүй олон юм сэгэлж хаяад байгаа юм шиг надад санагддаг байхгүй. Энийг хийх гэжсэн одоо юу гэдэг утасны аппликейшн гаргаж ирээд ийшээ орох гэжсэн. Өө нэрээ тэр гэснээ ийшээ ортог ч юм уу тий. Тэгэл ингээл айгүй стресстэй юм тэр. Тэгээ яг уу амралтыг өөртөө гаргана гэдэг нь өнөөдөр одоо жишээлбэл амрлаа гэж бодоход энийг би сарын өмнөөс эхлээд төлөвлөдөг гэх юм уу. Инхээр бас яг уу зарим хүмүүст айгүй юм стресстэй санагдчихэж магадгүй л дээ. Би өөрөө ч стресстэй. Тэгтэл миний зүгээр хувь хүн зан чанар л угаасаа ийм зүгээр сууж чаддаггүй. Юмыг ингээд заавал ямар нэг юм хийх юмтай байждаг. Тэгэл одоо зөвхөн ажил биш шүү дээ. Би юуг ажил гэж хүлээж авч ийнү гэдэг чинь бас чухал байгаа байхгүй. Би амархыгаа хүртэл төлөвлөдөг. Орой гэртээ очиод ийм юм одоо юу гэдэг те амархыгаа гэртээ очиод усанд орохыгаа хүртэл за өнөөдөр би ингээд тэдээс тэдэн цагийн хооронд усанд орно гэдэг ч юм уу. Бүр тийм юмыг хүртэл ингэж төлөвлөдөг. Гэхдээ яг энэ нь надад болохоор яг энэ ажлаас босод зүйлсүүдийг төлөвлөж байгаа тийм стресстэй санагддаггүй. Энэ айгүй юм зэгцтэй байгаа хгүй миний амьдрал. Би өнөөдөр найзтайгаа уулзна гэхэд оройд хэдээс хойших цагийг одоо сул байлгана гэдэг ч юм уу те. Тэр чинь найзтайгаа уулзаад би найзтайгаа 2 цаг уулзаад гэрлүүгөө харина гэсэн тийм юм байхгүй шүү дээ. Юм яриад суухад хэрч удаан болох юм. Тэгэхээр яг хуу тийм л байна да. Ер нь бол юуг одоо чухалчилж ийн гэдэг нь түрүүний хэлсэн юмнууд л байна. Харахаар маш олон хийж байгаа зүйлсүүдээ ингээ харахаар ингээ завгүй амьдралын ингээ хэмнэлт ялангуяа ингээ ажлын байран дээр гарч байгаа залуу үеийн хүмүүс болвол яг ингээд ажил нь гол фокус болж байна. За тийм ингээ хажуугаар гэр бүлтэй ингээ цаг гаргах бас тэр ингээ цаг хугацаа гаргахж ингээ хичээж ингээ харахаар яагаад ч юм цаг хугацаа болон энэ ажлын завгүй хэмнэлүүд бид нарыг ингээд нэг юм бусад одоо амьдруулахгүй тий одоодоо амьдруулахаас гадна амьдралын чухал үн цэнтэй зүйлсүүдийгээ зарим талаараа мартах нэг юм нөхцөл рүү аваачдаг юм шиг би анзаарсан байхгүй. Тэгэнгүүт яг би бодоод завгүй амьдрал гэдэг яг юу гэж бас тодорхойлох хэрэгтэй юм болоо гэж бодоод байхгүй. Яг болгоны хувьд өөрлөлтөө харин тийм аз. Завгүй одоо жишээлбэл ээж нар, аав нар гэдэг шиг хүн болгоны амьдралын хэмнэл нь ингээ өөр. За яг чиний ингээ сая ингээ ярьж байгаа сонсохоор за ингээ чухлын ирэмб болон хэр одоо ач холбогдолтой юу гэдэг ингээд дарааллаад ингээ сонгочдөг гэж штэ. Тэнгүүд бас ингээ сонирхолтой санагч чинь шинэ үнцг шиг санагдаж байхгүй. Тэнгүүд чиний хувьд яг ийм завгүй гэдгийг чи яг илүү юу гэж өөртөө тодорхойлдог вэ? Бас сонирхолтой асуулт байна. Завгүй гэхээр эхлээд бол би зөвхөн ажил гэж боддог гэсэн. Ажил гэдэг нь миний хийж байгаа social content нөгөө хувийн ажил тэр гэдэг юмнууд сүүл рүүгээ болвол ингээд би одоо салонд ороод хумсаа бодуулахыг хүртэл ажил гэж бодоод байгаа байхгүй. Би завгүй гэж хэлж байгаа нь би завгүй л байхгүй юу гэдэг шиг гэдэг юу гэж тайлбарлах юм. Зүгээр л би өөртөө цаг зарцуулж инийг бол эсвэл би ажил дээр байна. Бусад цаг үеуд завтай байна гэх юм бол нэг юм завтай юу мэрч юм бэ? Айгу сони юм а тий. Завтай байна гэхээр одоо яг ингээд сая ингээд чиний асуусан асуулт чинь би нэр хизээ завтай байдгийн болоо гэж бодонгууд унтахаас өмнөх нэг цаг юм уу 2 цаг эсвэл бол бүтэн сая өдрийг аль болох зөвхөн амарч өнгөрөх гэж хичээдэг. Тэгээ тэр өдрөө ингээд хүсснээр болдог бол би зүгээр л орон дээрээ хөвтөөд кино үзээд юу ч бодохгүй ингээд байхыг хүсдэг боловч цаанаасаа л
нэрээ тэр чинь юу лээ. За тэрний чинь дараагийн 7 хоног тийм юм болно. Одоо тэр чи одоо иж эхлэхгүй л амжихгүй юм штэ гэл ингээл ингэдэг байхгүй. Тэгэхээр яг одоо зүгээр завгүй гэж тодорхойлж байгаа юм нь би зүгээр хийх юмтай л байна гэсэн үг. Тэр нь ажил одоо нэг айгүй өндөр чухалчлаад байгаа юм ажил. Тэр нь одоо миний амьдралын бараг 70% нь байнгын л ажилтай байж идэг. Үлдсэн 30% нь би нэг юм найзтайгаа кофе уудаг ч юм уу. Салонд орч хумсаа бодуулдаг ч юм уу. Бие бариулж ингэж нэг гоё ингэж тайван амардаг ч юм уу, салхинд гардаг ч юм уу. Тэр нь л юм байна. Тэгэхээр тэрийг хүртэл би завгүй гэж өөртөө тодорхойлдог. Ажил гэж бид нэр ингээ хардаг. Тэр ажил нь болохоор бидний нэг юм дотоод үнэт зүйлийг ингээ гаргаж байгаа юм шигтэй ингээ нэг юм амьдралаа нэг хүсдэг штэ. Би нэг багтаа одоо жишээл 10 жил байлаа гэж бодоход би нэг ийм хүн болно гэд ингээд төсөөлөд нэг юм мэрэгчлээ төсөөлж боддог. Тэнгүүд чиний хувьд яг энэ ажил мэрэгчлийг 10 жилээс харж ирсэн шигээс гэдэг юм яг нэг юм амьдралын явж гинөө гэж үү? Тий. Амьдралынхаа ер нь ингээд ажил гэдэг нь одоо тий ажил карьер гээл та. Яг юу гэж хүсдэг вэ? Тий. Яг л бодож исэн шиг л амьдарч байгаа би. Би нэг юм одоо оюутан байхдаач тэр 10 жилдээ байхдаач тэр дараагийнхаа 3-5 жилийн юмнуудыг байнга бодож явдаг байсан байхгүй юу. Тэгэнгүүт 10 жилдээ байхдаа за би одооноос нэг 10 жилийн дараа тиймэрхүү явж гин 20 жилийн дараа тиймэрхүү явж явах та гэдэг бодсон бодлуудыг эн чинь нөгөө азны юм биш байхгүй юу. Одоо энийг бас хэлмээр идэгин. Гаднаасаа харагдаж байгаа өнцгөнд би одоо хийж байгаа ажлаа амархан харагдуулж иж болно шүү дээ. Гэхдээ амархан харагдуултлаа ямар олон цагийг хичээж шантарч ямар олон цагийг би тэнд ингээд нулимстай өнгөрөөсөмний дараа тэрийг би амархан харагдуулж байгаа байхгүй юу. Тэнгүүт тэр юм руу явахын тулд бүр олон жилийн өмнөөс төлөвлөөд тэгээд нөгөө бодож итэл одоо за би одоо энийг хийндэ тэрийг хийндэ гэд ингээд явж байгаа энэ тууштай байдлын зам дээр ингээд тууштай явж исэн үр дүнд би энд ингээд одоо дөрвөн компани удирдаад явж байгаа шүү дээ. Гэхдээ энийг хүн болгон л янз янзаар харна. Би болвол яг дотроо би өөрийгөө л мэдэн шүү дээ. Дотроо болвол энийг яг л хүсэж исэн одоо нөгөө за би ажил карьер та нэг иймэрхүү явж явах та гэж бодож иснароо явж байгаа. Гэхдээ энийг за би азаар л ч юм уу эсвэл нэг юм сайн гэр бүлтэйдээ ч юм уу азтайдаа ч юм уу тийм азл гэж хоёр яриад байдаг те. Тиймдээ биш бах гэж боддөг. Яг хөө мэдээж нэг 110% нь бол дэмждэг одоо ээж аав маань байна л да. Гэхдээ яг үндсэн одоо босгоод явж байгаа юмнууд бол яг би өөрийнхөө зан чанарын хувьд энэ ингээд болж байгаа зүйлс ах гэж боддөг. Тэгээд угаасаа л юм төлөвлөгөөтэй угаасаа л одоо ажил карьер гэдэг миний хувьд миний бүр бүтэн амьдралын хувьд ийм чухалчилдаг нөгөө priority гэдэг чинь тэр нь номер 1 байхгүй юу. Түүний дараагаас яг энийг түүний дараагаас гэр бүл одоо эрүүл мэнд ч юм уу яана гэж бас ингэж орж ирээд идэг надад. Гэхдээ уг нь бол үгүй штэ гэж хүмүүс боддог байтал нь хүн болгоо өөр. Миний хувьд бол ажил карьертэй байна гэдэг нь би амьдарч ийна гэдэг тийм гүн гүнзгий мэдрэмжтэй байдаг. Одоо хийх ажилтай байж байгаа хэрэг би нэг өдөр өхвөл би гоё амьдарчээ гэж бодно. Гэхдээ тэр ажил нь одоо зүгээр юм янз янзын дургүй ажиллаа биш. Би өөрийнхөө хийхийг хүсдэг байсан ажиллаа хийж иж үхсний одоо яг үхэх төхөөд ирэхээр за би гоё л амьдарсан юм байна гэж бодох. Яг тэрийг ингэж жоохон их бодоод идэх байхгүй яг нэг үхэл бодоод муу ёрдооч биш. Зүгээр хэрвээ би маргааш хэрвээ өөх юм бол би амьдралдаа харамсах уу гэж бодохоор үгүй. Ягаад гэвэл өнөөдрийг хүртэл хийж байгаа хийж исэн зүйлсүүд, хийж байгаа зүйлсүүд бүгдээрээ чухал байдаг. Одоо нөгөө ад жаргал авчирдаг. Яг хөө стресстэй байдаг, хэцүү байдаг, шантрах юмнууд зөндөө байдаг. Гэтэл миний хувийн зан чанарт ямар ажил тохирох вэ гэдгийг би бүр багасаа ч мэддэг байсан болохоор яг одоо тэрвэр ингэж явж байгаа болохоор ад жаргалтай л байдаг. Ямар гоё. Хүмүүс чинь нөгөө өөрсдийнхээ яг юу хийхийг хүсэж байгаагаа бас ингээд амьдралынхаа янз бүрийн мөрчлөгтөр ингээд ойлгохдаг шүү дээ. Миний хувьд болохоор бүр хамгийн том урам зориг авсан хүн нь одоо би бол ингээд их сургууль төгснөөсөө октябрь мэрэгчлэр одоо ингээд эзэмшээд ажиллаж байна. Тэгэнгүүт яг ингээд мэрэгчл эзэмшсэн одоо бакалаврын ингээд зэрэг тэгээ хүн ер нь ингээл үндсэн мэрэгчлээ гэл хардаг тохиолдлууд бол амар ихэд шүү дээ. Тэгвэл миний хувьд болохоор яг Kentucky Chicken гаргасан 60 настайд өөрийнхөө мөрөдлөө биелүүлсэн одоо KFC-г эзэн байдаг байхгүй. Тийм. Ер нь бол хүн ингээд юу ч ингээд хүсч мөрөөдсөн гэсэндээ ямар ч насандаа ингээд биелүүлэх бас боломжтой байд юм байна гэдгийг хараад би яг ингээд их сургуулаа дуусгачаад
Тэгээд яг ингээд карьерийн шифтинг хийгээд шилжчихсэн байхгүй нэг тийм мөчлөө гэж тийм. Хизээч оройтхгүй шүү дээ тий. Харин тийм. Яг тэгэж харж исэн. Тэнгүүд чиний хувьд яг ингээд эрт өөрийгөө тодорхойлоод өөрийнхөө юу хийж байгааг хараад тэрнийхэн ингээд төлөө яг 10 жилээс ихсүүлээд ингээд яг ингээд явж исэн гэдгийг сонсонгод амар бас айгүй гоё сонсогдож байна. Баярлалаа. Гэхдээ энэ дунд хэдий би мэдчихсэн боловч төгс биш шүү дээ. Голдоо надад тохиолдож байгаа миний амьдралын чухал мөчлгүүдэд би дахиад л нөгөөтгөө ингэж ухаарад ойлгоод би нэр ийм юм биш шүү. Би уг нь өөрийгөө ингэж боддог байсан чинь яг үүндээ бас ийм биш юм биш шүү гэдэг юмнуудыг айгүй олон анзаарч ирсэн. Ингээд бодохоор хүн өөрийгөө ч яг сайн мэддэг байгаа байхгүй юу? Хүмүүсийг ингэж хүнтэй яаж эвтэйхэн одоо юу гэдэг хосын амьдрал ч юм уу те найзууд гэр бүлтэй хүнийг ойлгох гэж ингэх гээд байтал чинь яг үүндээ би өөрөө юу хүсдэг юм би юу хийх дуртай юм дургүй юм гэдэг юм одоо ойлгохын тулд маш их цаг хэрэгтэй зүйл гэдгийг сүүлд л ухаарч байгаа байхгүй юу? Би нэр ийм юм биш. Ингэж бодож ирсэн үгүй л байсан биш товчрлаа гэл. Амиргт. Би наадах чи яг нөгөө яг төгсчөөдөөс анзаарч ирсэн байхгүй юу? Тэр болохоор би яг яагаад тэгж анзаарч ирсэн бэ гэх тэгэнгүүт карьераа ингэ шилжүүлж исэн шалтгаан ч гэсэндээ нөгөө өөрийгөө сайн ингээд яг юу хүсэж байгаа сайн тодорхойлж чадахгүй хин нэг би одоо дагаач гэдэг юм уу найз нөхдөө ингээд дагаач гэдэг юм уу те ингээд нэг юм шилжилт хөдөлгөөнүүд ингээд явж исэн цаг хугацаанд бас ингээд байсан байгаа байхгүй. Тэгээ тэгэнгүүт яг 10 жил гэдгээс ихсүүлээл дандаа нөгөө хин нэгний төлөө гэсэн юм сэтгэл зүйтэй дандаа одоо тэмцээн болоход ангийнхныхын төлөө урлагөөслөг болоход ангийнхныхын төлөө байх хэвээр гэдэг ч юм уу яаж хийж яагаад нөгөө хин нэгний төлөө ингээд байх хэвээр шүү тэрний тулд ингээд хичээх хэвээр гэдэг юм хандлагаас амар их байсан юм байна. Тийм учраас би одоо л ингээд төгсөөд нэг юм нэрээ би юу илээ нөгөө gap-year гэж ярьдаг шүү дээ. Нэрээ юу илээ гэдэг хугацаа яг надад тэнд л ингээд олох гэсэн санагдсан. Тэгэнгүүт нэрээ би яг юун сонирхолтой юм бол яг хөө мэдээч цаг завтай хугацаанд бол зөндөө байсан ч гэсэндээ зүгээр тэргэж харах ухаангүй сэтгэлгээгүй байсан юм шиг надад санагдсан байж магадгүй шүү дээ. Надад яг тэгж анзаарсах. Тэгэнгүүт яг хөө яалч ярихгүй хүн өөрийгөө олно гэдэг чинь заавалчгүй тэр ингээл 18 таа байх үедээ 16 настай байх үедээ ингээд амархан тодорхойлцдог бас зүйл биш юм байна да гэж бас бодчихсон байхгүй. Энийг бас өөрөөгөө өнгөж өөрийгөө ойлгох нь бас нэг ажил واخгүй юу? Харин тийм байлээ. Энийг одоо юу гэдэг за өөрийгөө ойлгоё гэж суугаад за ойлгочлог биш байхгүй юу? Маш олон хугацааны маш олон өдөр цар жилүүдийн хойноос ингээд наандаж гэртээ орж ирээд 2 цагийг өөртөө зарцуулаад янз янзын зүйлд туршиж үзээд ингээд дотроо бясалгаад бодох нь хүртэл ажил байгаа байхгүй. Тэр чинь бас л нөгөө нэг түрүүний хэлсэн шиг ингээд өөрийгөө ойлгох цаг хугацааны олж байгаа процесс нь хүртэл тэрийг одоо тэр хүн өөртөө тэр цагийг гаргах хэрэгтэй гэж би боддог. Бас нэг юунаас юу юм те амьдралыг юм тойрог гэж ингээ хараад үзэнгүүт тэрний одоо хэдэн хувьд нь өөрийгөө олох цаг хугацааг зарцуулжсанаас хамаарат одоо жишээлбэл би 30 настайдаа ч өөрийгөө тодорхойлж болно штэ. 35 40 наснда ч өөрийгөө тодорхойлж болно. Тэгээд харангуут яг тэр тодорхойлж ихэлсэн цагаас баг амьдрал эхэлж идэх юм шиг. Надад санагдсан. Яг тэгэхээр би өмнөх цаг хугацаанд би нэг одоо нэг юм яэш мэш өгч байгаа ч юм уу мэрэгчлээ тодорхойлох гэж байгаа хүмүүс нөгөө өөрөөсөө ингээд тест сорил морил өгөөл ингээд нэг тодорхойлдог штэ. Тэрийг бол би бас хийж байгаагүй. Тэнгүүд яг би их сургуулаа төгссөний араас нэг жишээг надад аяйгүй сайн туссан байхгүй. Тэр нь болохоор хэрвээ загас модонд авирах гэж сармагчин гараад модонд авирах ёстой гэсэн бодлоор дээшигээ зүтгэсээр амьдралынхаа турш хичээх юм бол тэр загас тэнэг юм шиг л болно тий. Харин тэр загас модонд авирахгүйгээр ус руугаа ороод үзэх юм бол хамгийн одоо ур чадварлаг тэр одоо талбар руугаа орж байгаагаа мэдрэхээр хамгийн одоо кайфтай хаана юу хийх ёстой ойлгох тэр мөч ингээ ирэн шүү дээ гэдэг нэг тийм жишээг би айгуус ойлгочихсан байхгүй. Тэгэхээр нөгөө өөрийнх нь чадахгүй байгаа зүйл дээр ингээ төвлөрөөд хин нэг дагаад миний дэргэд байгаа хүн одоо өөрт тэр одоо байгаа амьдрал нь шал өөр одоо хувь заяагаар гэдэг шиг нэг юм өөр байхад би яг тэр хүн шиг байх хэрэгтэй гэдэг ч юм уу харьцуулах сэтгэлгээ бас зарим талаараа бид нарыг тэдгээр зүйлсүүдээс мань ингээ хойшлуулдаг юм шиг те нөлөөлөлтэй байдаг те учраас одоо юу гэдэг чи өнөөдөр намайг хараад чи өөрийгөө надтай харьцуулж болохгүй гэдэг зүйл айгүй чухал байхгүй юу? Харин тийм яг л нөгөө чи энд байснараа тасаа зогцож байгаа гэдэг нь чи энд байх ёстой гэсэн үг биш штэ гэдэг нэг тийм англи үг гэдэг штэ тий. Тэрэн шиг чи хаана ингэж нөгөө байх утга учиртай гэдэг тэр газараа байснараа одоо л нэг зөв юм шиг санагддаг.
Яг нэг тэр мэдрэмж нэг юм зүрхэнд спарк асдаг штэ тий. Тэр мэдрэмж бас яг нэрээ тийм бэ те гэж ботгддаг. Чи тэр мөшийг ер нь хизээ мэдэрч амьдралынхаа. Сайхан. Үгүй одоо яг ээч юу ах уу? Зүгээр тиймэрхүү мөчүүдийг 2 3 удаа мэдэрчээсэн. Тэдрэнд ихтэй дандаа нөгөө амьдралын өсвөр наснда ч юм уу те нэг юм мөчлгүүд байсан. Одоо яг хамгийн сүүл нь жилийн өмнө л юм уу да. Нөгөө өмнө нь орж исэн ярилцлагууд дээр жоохон дурдчихсэн. Тэр нөгөө юм би байж болох хамгийн доод үе дээр очиод хамгийн дээд үе дээрээ ч бас байж үзчихсэн. Тэр нөгөө юм сэтгэл зүйн хувьд тэгээ яг тэр үед л анзаарч байгаа байхгүй. Гэл. Тэгэхээр нөгөө сэтгэл дотор оч асж байгаа яг тэр мэдрэмж нэг юм ингэж байгаа мэдрэмж орж ирсэн нь би яг үнэндээ хүрээлээ одоо солих хэрэгтэй юм биш үү? Энэ миний байх ёстой газар биш юм байна. Би энд өсөж дэвжихгүй байна, хөгжихгүй байна. Эсвэргээрээ нөгөө нэг миний амьдрал хүртэл юм нэг сонин одоо нөгөө буруу ч юм шиг санагдтал. За буруу ч яг зүгээр юм явах ёстой замаараа явахгүй байгаа юм шиг санагддаг үеуд байсан. Тэгээ яг нөгөө энэ мэдрэмж орж ирсний дараа за ер нь л ийм л юм байна. Одоо ер нь ингүүл дээр юм байна гэсэн үйлдэлүүдийг хийж эхэлсэн гэх юм уу. Гэтэ одоо яг за хүрээлэлээ солилцгоё. За гээл гэснээр маргааш нь хүрээлэлээ солиод байгаа юм бол биш. Тэр тэгтээ айгүй том миний амьдралын одоо нөгөө циклийг өөрчилсөн зүйл нь миний хүрээлэлээ солих байсан. Энийг уг нь айгүй их ярьдаг байсан. Одоо ингээд хүнд чилдэг, би өөртөө чилдэг байсан. Одоо өмнөх жилүүдэд хүн одоо нийлж байгаа хүрээлэл айгүй чухал. Тэр нь тэгтээ заавал ийм амжилттай, ийм мөнгөтэй төгрөгтэй, тий, ийм хүн гэсэн үг биш шүү. Зүгээр л чамайг тайван байлгадаг, чамайг ойлгодог, нөгөө шүүхгүйгээр сонсдог. Энэ саяны миний хэлсэн зүйлсүүд бол зүгээр хамгийн наад захын одоо юу хин шалгуур гэх юм цаашиж чинь тий. Зүгээр ийм шугам байхгүй юу? Дараагийн юм нь болохоор би өөрөө одоо хүрээлж байгаа хүрээлэлтэй юу гэж боддог вэ гэхээр энэ хүмүүстэй байснараа чиний одоо майндсет ч юм уу нөгөө нэг юм боддог бодол хийж байгаа үйлдэл зүгээр л юм амьдралын чинь тэр хэм маяг юм өсөж гин үү, дэвжиж гин үү гэж би өөрөөсөө асуудаг. Бусад хүмүүсээс ч гэсэндээ ингээд асуудаг. Тэр нийлж байгаа хүмүүс одоо хүрээлж байгаа хүрээлэл чинь чамааг ийм дарамттай хэцүү ч юм уу тийм мэдрэмж одоо урт удаандаа өгч болохгүй. Найзуудтайгаа зэрэг өсөж дэвчихийг хичээдэг би. Бүгдээр ингэж хамт өсөж дэвчин. Тэр нь өсөж дэвчин гэдэг нь болохоор ажил карьерч орно. Нөгөө хувь хүний хөгжил гэдэг чинь тий зан характер, юмд хандж байгаа хандлага энэ болгонууд бүгдээр ингэж орно. Тэгээд тэрний дараагийнх одоо зөвөр юу гэдэг жоохон байхад нөгөө ингэж ярьдаг штэ. Тэр ингээд нэг тим зантай юм билээ. Тэгэхээр тэндээ нийлэхгүй гэдэг штэ тий. Тэр нь болохоор одоогийн бидний энэ үед яаж өөрчлөгдөж байгаа вэ гэхээр тэр тим зантай юм билээ. Нийлхэ болчих гэдэг нь биш. Тэр тим үзэл бодолтой юм билээ. Тэгэхээр энэ нь надад одоо харшилж байна гэдэг ч юм уу. Үзэл бодлоос айгүй чухал. Нэг юм яриад ингээд сууж илаа гэхэд тэр нь үзэл бодол таарахгүй ингээд үргэлжийн мөнхөд ингээд зөрчилддөг бол хэцүү шүү дээ. Яг ингээд нэг юм руу бүгдээрээ өөр зан чанартай, бүгдээрээ өөр юм персоналити одоо нөгөө юм зан чанартай хүн байж ич яг ингээд нөгөө нэг тодорхойлж байгаа амьдралын чухалчилдаг зүйл нэг байх юм бол тэр ингээд айгүй гоё хамтдаа ингээд бүүм лифтэн сууж байгаа юм шиг ингээд үсдэм байна да гэж би анзаарсан. Яг одоо миний хүрээлж байгаа хүмүүсүүдээс харуул. Тэгэхээр нөгөө тал бүрийн салбарт, тал бүрийн зөндөө олон төрлийн өөр салбаруудад ажилладаг, өөр салбаруудын одоо эксперт хүмүүс байгаа хэрнээ бид нэр ингээд нийлээд суухаараа яг нэг юм руу ингээд нэг юм дээр буугаад тэрнийхэн талаар ам уралдаж ярьдаг. Тэгэхээр ингээд зүгээр ингээд нийлүүлээд ерөнхийд нь ярих юм бол хүрээлж байгаа хүмүүс чинь чиний өнөөдрийн өөрийг чинь бүтээж байгаа гэдэгт би бол маш итгэлтэй байдаг. Тэрэндээ өөртөө ч итгэлтэй байдаг, бусад хүмүүсийг хараад ч гэсэндээ хүрээлэл нь буруу л байна да гэдэг ч юм уу. Яг би тэр хүмүүсийг шүүх албагүй ч гэсэндээ нэг тийм бодол орж ирдэг. Яалч аргагүй нөгөө дэрэгдэх байгаа хүн маань хүний ярьж байгаа зүйл болон ер нь бол яг бодохоор ярьж байгаа зүйлсүүд нь л биднэрт аягүй их нөлөөлдөг. Баад аахгүй тий. Дэргэд сууж байгаа хин нэгэн за тэр нь заавал найз байх албагүй тий. Тэнгүү зүгээр дэргэд ингээд ойр хавьд ингээд байж байгаа хүмүүс гэхэд л биднэрт маш их нөлөөлсөн байдаг штэ. Ингээд харахаар бид нар өөртөө анзаараагүй байхад ч гэсэндээ тий. Чи ингээд түрүүн миний хувьд болвол ингээд хүрээлэлээ солих нь миний амьдралын ингээд эргэлтийн цэг ингээд болсон гэд ингээд хэлсэн штэ тий. Тэнгүүд тэр болтол
одоо тий ингэ ёстой юм байна гэдгийг яг юунаас илүүсэн чи ойлгосон гэх юм уу тий хүн болгоны амьдралд бас нэг юм өөрөөр байдлаар илэрч болно. Эсвэл бол ажлаа солих чи ингээд болж гин. Эсвэл бол ямар нэгэн өөр зүйлээ чи ингээд солих болж гин гэдэг ч юм уу ингээд нэг юм байдаг штэ амьдралд өөрөөр. Харин чиний хувьд яг найз нөхөр буюу одоо тэр эргэн тойрны хүрээлээс солих цаг нь босон мэй гэдгийг дохио яг ямар байдлаар юу нэг илэрчээсэн санаж гин хэр удаан. Удаан илэрсэн. Яг тэгтээ тэр чинь одоо ингээд би тэр хүмүүст хайртай учраас энэ ийм зан гаргачлаа. Энэ нэг л бишээ гэж бодохгүй шүү дээ. Хайртай учраас уучлаа л хайртай учраас энэ хүнийг хамтдаа өсөж дэвчихийг хүснэ, хамтдаа ингээд гоё байхыг хүснэ. Гэхдээ одоо яг олон хавар нэгэндээ гэдэг шиг энэ зүйл удаан үргэлжлээлээсний дараа хүн өөрөө ч мэдэхгүй сэтгэл өрөөдөл байсан байгаа хгүй. Зүгээр яг надад мэдрэгдсэн мэдрэмж нь энэ нэг л буруу санагдаад байна да гэх одоо тэр мэдрэмжээс илүү би зүгээр ингээд нөгөө нэг буугаад өгсөн гэх юм уу. Дахиж одоо тэдгэр хүмүүстэй харилцах нь надад айгүй их юм одоо нөгөө нэг effort гэдэг ч үгдэг лээ. Хүчин чармаалт гаргаад байсан. Тэгээ би хүчин чармаалт гарахгүй бол тэр ингээд явах болчдөг. Хүчин чармаалт гаргаж ийж нөгөөтг нь ингэдэг. Гарахгүй бол ингээд зогсчдөг. Тэр мэдрэмж байсан гэх юм уу. Тэгэл яагаад заавал би гэж яагаад заавал би дандаа юм бэ гэдэг энэ мэдрэмж энэ бодол эдгээр шийдвэрүүдийг гаргахад хүргэсэн. Дээрээс нь бас нөгөө одоо нэг октод гэж ярьдаг штеп найз хүнийг найзаар нь дүгндэг гэл те. Найзаар нь дүгндэг гэдэг нь хоёр талтай. Одоо тэр найзыг хүн хин нэг нь сайн мэдгүй штеп тэр хүнээс илүүтэйгэр гэхдээ бас нөгөө талаараа нөлөөлдөг. Одоо миний түрүүний ярьсан чинь нөгөө миний үзэл бодол энэ хүнтэй зөрчилдөөд миний хийдэг миний одоо амьдралдаа баримталдаг тэр зарчмууд энэ хүнтэй зөрчилдөөд байхад би уг нь ийм зан чанартай ийм одоо зарчимтай хүн байсан чинь миний найзыг хараад энэ учрал ерөнхийдөө нэг иймэрхүү юм байна да гэсэн ирнэ нөгөө найзыг нь хараад ч юм уу бас иймэрхүү иж магадгүй л ингэж бодохыг үүсэхгүй байхгүй юу угаасаа тэгж боддог. Тэгэхээр нөгөө түрүүний хэлсэнчлэн энэ бас нөлөөлсөн. Тэгэл нөгөө түрүүнээс хойш яриад байгаа юм чинь нөгөө тэр хүний амьдралдаа баримталдаг зарчим, үзэл бодол, бие авч явж байгаа байдал, гаргаж байгаа сэтгэл нөгөө тэр хүн бас энэ харилцааг хэр одоо чухалчилж байна. Энэ харилцааг хэр их хайрлаж байна. Тэр хайрлаж байгаа харилцаанд хэр их хүчин чармаалт гаргаж байна гэдэг энэ олон зүйлсүүд яг ингээд бүхэл нэг болоод эхлэхээрээ энэ хоёр шийдвэрийн аль нэг нь рүү зөвлөдөг байгаа байхгүй юу. Зүг. Тэгжил бодсон доо. Гэхдээ яг энэ бол нэг л өдөрс ирсэн чинь биш л санагтаад ингэчээд байгаа юм бол байхгүй. Зүгээр л бууж өгөөд ядраад би л ингэхгүй бол одоо нөгөө тэр юм явахгүй байгаа нь ядрааж байгаа байхгүй юу. Олон жилийн хугацаанд. Харин яг нэг л болж байгаа үйл явдал гэхээсээ илүүтэйгээр бид нэр өөрсдөө анзаардаггүй амьдралаас ирдэг юм нөхцөл байдлууд бид нарыг зүгээр нэг юм бас нэг талаараа юм дохио хийж болно. Ингэх ёстой гэдэг. Тэд нар нь бид нарыг ойлгоход тэр нь үргэлжилдэг. Харин тэрнээс гарсны араас дараагийн нэг шинэ үд хаалга нэгдэн гэдэг шиг нөгөө амьдралд ингээд ойлгох ёстой байсан зүйлсүүд нь ингээд ойлгогдож ингээд ирдэг гэдэг шиг те. Тэгээ би яг бас нөгөө хүнийг өөрийнхөө оронд тавих чадвар надад өндөр байдаг гэж би өөрөө боддог байхгүй юу. Энэ үгийг хэлэх би айгүй дуртай. 6-гийн тоо миний талаас 6-гийн тоо харагдаж байхад чиний талаас 9-ийн тоо харагдаж болох байхгүй юу. Хүн болгоны хувьд нэг үл ойлголцол байлаа гэхэд энэ хоёр талаас хоёр өөр талтай. Миний ууралж байгаа юм миний талаас ийм байтал энэ 6 гэдэг чиний талаас энэ 9 гэж хэлж болох байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг хүн болгон тэр тусмаа миний хүрээллийн хүмүүсүүд бүгдээрээ эмпати гэдэг штэ тий. Хүнийг өөрийнхөө оронд нөгөө хүнийхээ оронд өөрийгөө тавьж үзэх энэ чадвар байх ёстой байх гэж боддог. Яг байхгүй байсан ч гэсэнд ядчил миний хүрээллийн хүмүүсүүд байх ёстой гэж боддог. Энэ ингээд нөгөө ажил карьер дээр хүртэл анзаарагдана. Хүнтэй юм яриа сууж хахад зүгээр л ярьж байгаа юмных нь оронд би өөрийгөө тавьж үздэг. Тийм болохоор бас энэ хүн үгүй гэж байгаа нь ийм шалтгаантай байж магадгүй л юм. Тэгэхээр би нэг тулхаа байчи. Найзтайгаа юм ярьж хахад бас энэ хүнд ингэж санагдсан юм байна л та. Тэгэхээр би бас энэ дээр ингэж алдсан юм биш үү гэж бодогдох. Гэр бүлтэйгээ ярьж байхдаа тий би цаг гарахгүй байгаа ч юм уу энэ хүмүүст ингэж хэцүү санагдсан юм байна да. Эсвэл одоо би ээжийнхээ оронд ч юм уу аавынхаа оронд өөрийгөө тавьд үзэхэд ямар их ядарч байгаа болоо энэ зүйлийг бүтээх гэж ямар их ингэсэн болоо гих мэдчлэн үргэлж ингээд нөгөө нэг автоматар өөрийгөө тэр хүний оронд тавьж сураад идэг. Үгүй сураад идэг гинэ. Ойлгохдаг болсон тий. Тэгээд идэг болохоор энэ зан чанар нь бас
хүн болгонд байвал байгаасай гэж би их боддог тоо. Тэгэх юм бол нөгөө яг Юм нөгөө айгүй амархан болох гэдэг байхгүй. харилцаа өөрөө бидний нөгөө аз жаргалтай болгоно нөгөө талаараа ингээ гонхлуулдаг. Тэгэхээр ингээ тухайн харилцаа чинь ямар нэгэн үр дүн рүү дандаа чиглэж яадаг. Бид нэр амьдралыг сайхан болох уу муухай болох уу гэдгийг чиглүүлж яадаг учраас харилцааг эвтэйхэн болгохын тулд ядчил нөгөөнийхөө орны өөрийгөө тавьж үзэх нь нөгөө үнийгээ тухтаа болгож болно. Зарим талаараа тэрийг нөгөө ойлгож харах нь айгүй чухал юм шиг байна. А тэрийг ойлгоод харсан байхад өөрийнх нь одоо нөгөө дотроо баримталдаг тэр үзэл бодлоо дахиад шингээгээд ойлгоод дахиад нэг үйлдэлийг нь айгүй чухал юм шиг. Бас ингээ ойлгоод байгаа. Тэгээд мэдээч ингээ би бол чамаа гэсэн ингээ 10 жилээс чи ингээд юугаар нь айгүй сайн мэддэг байсан гингөт айгүй их юм сэтгэлтэй охин гэдгээр л айгүй их мэддэг байсан. Тийм үү 10 жил дөө. Тий. Гэтэ хоёлоо нэг тэгж амар уулт нь харилцаж үзээгүй хэрнээ юу? Харилцах нь жоох уу? Ерөөсөө ингээ харилцаа сайн уу ч гэж үзээгүй шүү дээ. Тэгтээ яг чи өөрөө контент хийдэгсэн. Нөгөө Instagram дээрээ ч юм уу 10 жилдээ би YouTube хийдэг гэсэн шүү дээ. YouTube юм уу? Ямар ч байсан бол ингээд эргэн тойрныхын найзалж байгаа хүндээ маш их сэтгэл гаргаад тэгээд тэр хүмүүсийг одоо уйлан дуулталтай ингээд сэтгэл гаргаад яг ингэж байгаа хүчин чармаалтай аягүй хуваалцдаг байсан байгаа байхгүй тухай үедээ. Би яг чамайг тэрүүгээр л амар их мэддэг. Баадахгүй. Тийм. Тэр бичлэгийг ингээ үзээд ямар гоё сэтгэл ингээ гаргад юм бэ гэд ингээ бодсон байхгүй. Тэгээ ингээ харахаар багасаа одоо ингээ нэг юм өгдөг зан чанар тай хүн байна гэж би ингээ харж байхгүй. Энэ өгдөг зан чанарыг ингээ харахаар аав ээжээсээ бас ингээ үлгэрлэж харж ингээ сурсан юм болов. Мэдээж. Жишээлбэл ямар бас үйлдэлээс ингээ харж исэн бол нэг юм тусдаг штэ. Хүнд өгөх чинь ийм юм байна гэдэг ч юм уу ингээд нэг юм. Тэгж харж байгаа дараа нь өөрөө хийгээд үтсэн чинь үнэхээр гоё мэдрэмжээс авдаг ч юм уу те. Тэгэхээр одоо жишээлбэл аав ээжээсээ ямар байдлаар харж исэн бол гэдэг шиг. Одоо бага нас руу яваад орцсон уу? Одоо сайхан ингээд холиол яваад хамгийн зүгээр юм лээ. Аавас ер нь их хардаг. Манай аав чинь маш юм өглөгч. Бүр ингээд ерөөсөө бүр хитрхи өглөгч юм хүн байсан. Тэгээд бас айгүй хэм сэтгэлээрээ байгаагаа илүүчилдэг. Бүр ингээ уг үнцийн ярил бүр манай өвөө. Аавын аав. Манай өвөө бас айгүй тийм өглөгч нөгөө байгаагаа ингээ хүнд илүүчилдэг тийм хүн байсан. Тэгээд яг жишээ гэвэл яг одоогоор бол нөгөө бүр өсвөр насн дээр орж ирж байгаа энэ дурсамж орж ирж байна. Аав айгүй их тэгж нөгөө хүүхдийн баяраар ч юм уу, цагаан сараар ч юм уу ийм баяруудаар хүмүүст юм өгдөг байсан. Юм ч ахвтай юм муухай ирч. Одоо бэлэг. Одоо хэрэгтэй байгаа юмыг ингэж өгдөг байсан. Гэтэ тэр чинь нөгөө нэг юм одоо нийгмийн хэмжээнд болчиход шүү дээ, тий. Ингэж өгдөг байсан хэрний хүн өдөр тутамдаа ч гэсэндээ зүгээр л наацхийн жишээ нь надад ингээ хоолны мөнгө өгтөө аав ингээ 5,000 байна уу гэж асуухад над руу 10,000-ыг шилжүүлдэг ч юм уу. Үгүй нэг ийм жижигхэн дэтэл юмнууд өргөн ирэхгүй миний хүмүүжилт ингээ суудсан байгаа байхгүй. Энийг ер нь их амар тэгж ухаарад нэрээ ингэсэн биш үү гэхээсээ илүү би хизээ мэдэрсэн бэ гэхээр яг л нөгөө 10 жилд байдаг байсан шигээ одоо нөгөө нэг зүйлийг одоо энэ аягыг угаах байлаа гэхэд энэ аягыг бүр гоё сэтгэлээсээ ингээ гялалцтал нь угаа тавьчвал би тэндээсээ ингээ сэтгэл ханамж авдаг. Тэгээд одоо чиний төрсөн өдөр байлаа гэхэд би чиний төрсөн өдрөөр би өөрөө юу аммаар байгаа би хэрвээ юу авах байсан бол гэж нөгөө түрүүний хэлдэг шиг хүн эмпатигаа ингэж боддог л байсан байгаа хгүй. Тэг тухайн үедээ ч гэсэндээ би өөрөө хүн төрсөн өдрөөр юу авбал гоё юу энэ хүн яавал баярлах уу би нэрээ яаж баярлдаг үлээг ингэ бодохоор нөгөө өөртөө таалагддаг зүйлсээ гэтээ нөгөө юм муухай тулгаж биш зүгээр нь мэдрэмжтэй байдлаас ингэж сэтгэл гаргадаг байсан. Гэтээ яг тэр үед бол саяхныг хүртэл хүн болгон л тэгдэг байх гэж боддог байсан. Гэтээ хүн болгон тийм биш юм байна гэдгийг түрүүний хэлсэн яг тэр цаг үе хүртэл ойлгож байгаа байхгүй юу? Ойлгоол яваад исэн. Тэгэхээр нөгөө 10 жилд байхад одоо нөгөө хүнээ баярлуулж байгаа нь эсэргээр намайг бүр их баярлуулдаг байсан. Тэр бүр их баярлж байгаа мэдрэмжэндээ би өөр аягүй дуртай. Одоо өөртөө бэлэг авахаас илүү найздаа мөнгөө цуглуулж байгаа бэлэг авч өгж байгаа нь намайг бүр ингэж хэдэн өдөр даах үе хэмжээнд тэгж баярлуулдаг байсан. Нэг сонио энийг би бас яг тайлбарлаж чаддгүй. Гэтэ энэ зан чанараа би хаяхгүй л бах. Хүм намайг яаж ч гомдоос хаяхгүй бах. Тэгэл гаргаал ахах л гэж боддоо шүү дээ. Одоо хүртэл ингээд надад сэтгэл гаргаж байгаа жоохон л мэдэгдчихвэл
би бүр ингээд асгардаг байхгүй юу. Тэг ямар сайндаа манай найзууд бас хэлээл гэдгийг сэтгэл гарах болоогүй шүү байж байгаарэ. Учирлаа жоохон өөрийгөө барина шүү гэх шиг. Тийм үе хүртэл байдаг. Тэгэхээр эн чинь өөрөө ингээд амар гоё хүний хүн байх гоё мэдрэмж штэ. Хүнээс гоё сэтгэл гаргах. Тэр чинь нөгөө хүнд сэтгэл гаргахаасаа бас өөрөөр юмд яаж хандж байгаа гэдг нь ингээл бүх юм нь холбогдоод ингээ байдаг болохоор энэ зан чанар миний бас үнэлэхүйц гоё зан чанаруудын нэг багтаа л гэж боддог. Хүнд байх ёстой тэр ингээд зан чанар нь бидний ингэ мартагдсан байж болно. Магадгүй хүмүүс ингээд аягүй их нэгэндээ илгэмсэг одоо аав ээж нэр үе чинь бас нэг тийм байсан гэл одоо юмнууд гардаг штэ. Хөрштөө хүртэл ингээл илгэмсэг хандаал ингээл юмнууд өгөөлдөг гэл те. Тийм байнгут магадгүй ингээд цэрцэл өгöd байх гэх юм уу. Хүн тэгж өгснөөрөө энэ хүн ингээд энийг утга учир болгонгуудаа эндээс амьдралынхон тэр гайхалтай утга учир ингээд мэдэрч болдгийм байх гингүүт айгүй гоё нэг юм давуу талыг би ингэж хараад байгаа байхгүй юу. Нэг юм ингээл хийх гээл тэгэнгүүт миний тарих ингээд миний үйлдэлээ одоо хийж байгаа үйлдэлээс төрүүлээд айгүй хурдан ажиллаад идэг. За хамгийн наадсахын жишээ нөгөө нэг ажилчдынхаа хувцсыг одоо шинжилж байгаа шүү дээ тий. Тэрэн дээр би зүгээр л нэг байгаа поло бодолт дээр зүгээр хитэн логонууд тавиад тэгээ нэг харам захиалч болох байсан шүү дээ. Материал энтрийг харахгүй ч юм уу тий. Тэгэнгүүт ингээл зааж гараа ингээд юу яагаад идэг. Шатаар ингэж өсөж байгаа юм шиг нэг нэгээрээ л ингээд нэмэгдээд идэг. Тэгвэл энийг ингэчүүл гоё юм шүү. Тэрийг тэгчүүл гоё юм шүү. Тэгвэл энийг ингэчүүл бүр гоё юм шүү гэхэл ингээд нэмэгдээ яваад идэг. Тэгээд яг энэ нь нөгөө нэг жижиг зүйлс болгон дээр ач холбогдол өгч түрүү юу гэлээ гоё үг хэлсэн дээ. Нэг жижиг зүйлс болгон дээр гоё ач холбогдол өгч тэрийг утга учиртай болгож байгаа гэдэг энэ юм нь миний бүр ингээд бүр зан чанарын уг үндэс дотор байгаа юм байна гэдгийг мэддэг. Тэгээд тэр нь ингээд за би жоохон сэтгэл гаргах чи да гэхээсээ илүү өөрөө л ингээд тарих ингээд ажиллаад идэг. Нөх хүн чинь нэгэндээ маш их нөлөөлдөг гэл тэ муу утгаараа бас ингээд айгүй хурд нөлөөлөд ингээд явчихдаг гэдэг. Тэгэнгүүт одоо бас энэ хүн хоорондын харилцааны давуу тал нас энэ юм шиг. Өнөөдөр бид нэр жишээлбэл амьдралаараа зарим нь мэдхгүй байсан үнцгүүд нь чамтай одоо ингээд ярилцаал миний амьдралд айгүй гоё юм шинэ үнцэг ингээд нэгдэж чинь тэ. Яг би бол мэдэрдэг л байсан. Гэхдээ яг чиний ингээд яагаад ингэж хийдэг шалтгааныг ингээд хүн нөгөө шалтгаан утга учир нь ойлгохороо илүү их нөгөө сэтгэл үлдээдэж штэ тэ. Яагаад гэдэг тэгэнгүүт надад яг сая бол амар гүн орсон юм аа. Тийм үү. Тий. Яагаад тэгэхээр би нэг өөрөө хүсдэг байгаад байгаа байхгүй юу? Яг яаж ингэдэг юм бол гингүүд үнэхээр чи зүгээр нэг гоё үнэтүүлээ болгоцсон хэн нэгний төлөө байгааг харах нь өөр ингээ аз жаргалыг мэдэрдэг. Суралцаж гоё баяжуулах юмнууд амар их байд юм байна гэж би ингээ ойлгоод байхгүй хараад нэг ийм шейпэн дээр одоо нэг ийм дүрсэн дээр байлаа тэр дүрсийг яаж сийлэх үү гэл ингээл. Гэхдээ миний хэлсэн хариулт яг нөгөө асуусан хариултанд чи яг гоё хариулт болж чадсан уу? Асуултанд чинь. Оо ямар нэгэн одоо нөгөө хариулттай хоёлаа онцлог тагаагүй юм чинь ерөөсөө юу шууд ийм байх ёстой гэсэн юм бол байхгүй. Шалтгаан тэрэн дэхтэй чамд аюул. Шалтгаан бол харин тийм өгсөн байхгүй юу? Тэгээд яг тэр гэж нэрлж чадахгүй ч гэсэн яг нэг тийм мэдрэмж өгдөө штэ. Тэр бол надад амар гойгүй ороод тэгээд өөрөө шууд тасгаад талаа. За тэгээд хоёлоо бүр ингээ эхлэхээс өмнө хэлжсэн штэ. 10 жилдээ чи өөрөө нөгөө зураг өгчээсэн те. Сэтгэл зүйн хувьд ингээ бас айгүй их одоо нөгөө бүх чиний сонгосон зургууд болохоор яг нэг дардаа нэг юм түүх өгүүлсэн тэр зургуудыг ингээ илэрхийлжсэн. Тэгвэл одоо яг чиний өсвөр насны одоо энэ зургууд руу ингээ ороход яг одоо тэр зургууд чамд яг ямар одоо түүхийг өгүүлж иргэн сануулдаг. Гэтэ энийг ярихын тулд эхлээд бүр бага наснаас эхлэх хэрэгтэй байх гэж би бодож байна. За би өөрөө залаад явчлаа сая. Болно. Ааха. Бүр бага наснд болвол ингээд би нөө түрүү хэлсэн шүү дээ. Хоёлын ярилцлага бүр камераасаа хаас өмнө би өөрийгөө хүүхэд нас маань харьцангуй яд жаргалтай өнгөрсөн юм байна да гэж би өөрийгөө кодлоод л яваад байсан байгаа хгүй юу энэ олон жилүүдэд. Тэнгүүт яг үгүй байсан юм байна гэдгээ одоо юмд яаж хандж байгаа миний юун дээр имзэглээд байгаа юмд яаж хандаад байгаа энэ юмаа би ингээ өөрөө гайхдаг хгүй. Би яагаад энэ дээр ингээд байгаа юм бол яагаад би хүнд ингэж одоо ингээд тахад ингээд идэх юм бол гэдэг нөгөө тэр бодлоод өөрөөс асууж байгаа бодлууд нь хит олон болоод тэгээд нөгөө түрүү бүр хэлсэн шүү дээ нөгөө нэг амьдралын хамгийн доод үе дээр нь хамгийн доод гин сэтгэл зүйн хувьд яг ийм болтлоо ингэж яваад тэр үед бүр амьдралынхаа ингэ зургийг ингэ гаргаад сэтгэл засалчмаа л гаргачлаа юм л та. Тэгэл нөгөө муухай дурсамжуудаа доотлолт нь сайхан дурсамжуудаа дээдлэлт ингээд ингээд зураас татаад ингэж байгаа байхгүй. Тэгээ нөгөө яг би харьцангуй бас одоо аз жаргалтай хүүхэд нас минь өнгөрсөн бахтаа гэж
би өөрөө л бодоод яваад исэн чинь яг ингээд бичээд ингээд үзсэн чинь 2 3 хаан л юм дээдлэлт нь бичигдээд тэгээ доотлих нь бүр зайгүй болоо шивтсэн байсан байхгүй бүр ингээд нэг гараараа бичээд тэгээ нөө ярьж хахад нөө сэтгэл залсч маань энийг нэг бичээд л байгаа юм л та. Тэгээд ингээд цаасаа дийлхий харсан чинь доотлолтоо бүр ингээд шавцсан байсан байхгүй. Тэгээ би хүн чинь бас нөгөө нэг өөрөө бодоод л байдаг хэрний яг бичээд үзгээр ч юм уу эсвэл яг ингээд нөгөө бодит юм дээр ингээд хараад үзгээр өөр идэг штэ тэ. Тэр үед би яг юу вэ гэл нөгөө шар ус босоол нуруугаар хүүтээгаал миний хүүхэд нас уг нь гоё өнгөрсөн гэж бодсон чинь үгүй байсан юм бэ штэ. Яг энийг ингээд харахаар надад ийм их шарах байсан юм бэ штэ гэж анзаарсан үеийн тэр байсан байхгүй. Тэгээд за хаанаас эхэлж ярих хэрэгтэй юм болоо. Бага насанд болохоор юу намайг ингэж шархлуулдаг байсан бэ гэхээр хитрхи одоо нэг юм диктатуртай, хитрхи юм зарчимж тим юмнууд маань юм уу? Одоо манай ээж маань идэж уух хоол унд өмсөж зүүх хувцас тэд нар ингээд дутагдаагүй. Гэхдээ ингээд нөгөө аав ээж хоёр маань юм оюутан байсан учраас хоолгүй хонох үе байна штэ тий. Тэнгүүт яг нөгөө нэг юм айлын томууд чинь амьдрал үзэж өссөн гэдэг нь жишээ нь одоо бий байгаа хгүй. Заримдаа ингээд хоолгүй чонох үе байна. Ус уугаад өнгөрөх үеч байна. Тэгээ ингээд карма өрөө түрээслээд ингээд явж мавдаг. Тэгээл нөгөө нэг надаа хувцас авч өгөх мөнгө байхгүй. Комиссын хувцас авч өгөөд манай ээж маань юм айгу уран хүн байсан байхгүй. Тэгэл тэрэн дээр ингээд нөгөө юм хатгаал цэцэг мэцэг оёол ингээд өмсөлчдөг. Би ч тэрийг нэг мэдхгүй ингээд зүгээр л жоох хүүхд болохоор мэддгүү анзаардгүй л байсан юм шиг байгаа. Тэг би яг ингээд нэг өөрөө ингээд ярихаар нэг хаанаас эхэлж ярихаа мэдгүй тэр нэг юун дотроо төөрөөд л юм л та. Сая яг чиний нөгөө хэлдэг шиг харсан чинь хар бараан зүйлсүүд ингээд шархлуулж исэн зүйлсүүд ингээд их байсан гэдгсэн шүү дээ. Тэгээ тэгэнгүүт ялч жарахгүй бидний нөгөө одоо яг юун дээр яг чиний хэлсэн шиг амьдралаас ямар нэгэн хатуу ширүүн нөхцөл байдал ирэхэд тэдэнд ингээд хандж байгаа бидний хандлага хариу үйлдэл яг яалч жарахгүй би л одоо яг тэгж хараад байгаа. Бага настай ингээд маш холбоотой байд юм шиг. Тэгээ тэгэнгүүт энэ нь болохоор эцэг эхчүүд мэдээч хэрэг яг тухайн үедээ алдаж онох зүйлсүүд ингээд айгүй их байд юм байна гэдгийг би яг одоо яг энэ үе дээр л айгүй сайн ойлгоод байгаа байхгүй. Их байдаг юм байна. Тэгтээ магадгүй анзаараагүй нөхцөл байдлаас л нөгөө хүүхдүүд нь айгүй шарахтай ингээ өссөн байдаг. Тэрийг нөгөө ил болгох нь айгүй зөв юм санагдсан байхгүй. Тэрийг мэдсэн тохиолдолд одоо ядаж л бид нэг ингээ эцэг ихтэй шууд хэлж чадахгүй байсан ч гэсэндээ биднэрт өөрсдөнд маань нэг юм баг зэргийн нэг юм идэгрэл гэдэг шиг нэг юм ойлгож авч гин. Нөгөөтэйгөр одоо яг ингээд зарим зүйлсүүдэд алдаж онж явж байгаа эцэг эхчүүд залуу аав ээж нар одоо зүүндөө болж байна. Тэнгүүд нөгөө анхаарах ёстой нэг сэрэмж нь бас болдог юм шиг. Ялангуяа одоо бид нар ч гэсэн хэлсэнтэй ингээд харилцаанаас харилцаа маш олон зүйлсүүд ингээд бидний сэтгэхүйд нөлөөлж идэг гэх тэгэнгүүт багад бол шууд нөгөө эцэг эхээс хамаарж байгаа нөгөө хэлж байгаа зүйлсүүдийг дандаа үнэн гэж итгэдэг. Тэр байдлаас болоод нэг юм шархалдаг тэр зүйлсүүдийг ингээд ирж хайх нь одоо тэрийг ингээд ойлгож чамд ядаж тэр шархан дээр ингээд наалт наагаад эдгээх тэр процесс руу ингээд ордон юм шиг санагдсан байхгүй. Тэгээ тэгэнгүүт чамд одоо түрүү жилжсэн нөгөө шарах гэдэгжсэн хамгийн том одоо чамайг ингээд зарим зүйлсүүдэд хариулт гаргахад одоо өөрөө ч ойлгохгүй хэмжээнд ирдэг тэр нэг жишээгээс одоо хоёлаа ингээд яриул. Юу байх бол одоо хэрвээ би өнгөрсөн жил хоёлаа ингээд яриа сууж исэн бол хэлэх байсан. Одоо юу шууд тэр гэж хэлэх байсан. Гэтэ яг одоо байна л та тэр мэдрэмжүүд. Гэхдээ нөгөө одооных нь ялгаа нь сэтгэл засалч дээр явсны дараа энэ болгоныг хүн өөрөө юм одоо тавьж явуулах хэрэгтэй л байдаг юм байна л та. Яг чин сэтгэлээсээ, зүрх сэтгэлээсээ гомцсон яасан исэн гэдэг бүх зүйлийг жинхнээсээ хаалгаа хаагаад жинхнээсээ тэрийг ингээд өөрийнхөө ингээд сэтгэл зүрхээсээ явуулаад юм хөнгөн байх хэрэгтэй байсныг би ингээд өөрөө ч мэдлгүй тэгээл явуулсан байгаа хгүй. Тэгэхээр яг ингээд тэр энэ гэж жишээ авахд бас юм сонин. Гэтэ ерөнхийдөө ингээд харвал миний бага нас түрүүний нөгөө хэлжсэнчлэн материаллык зүйлс одоо нөгөө эд баялаг ч юм уу те хангалуун байдал болвол хүнээс илүү гарахгүй гэхдээ бас хоёр идэхгүй хоол санахгүй тийм байсан. Тэрэнд бол би жоох хүүхд учраас надад тэр маань л хангалттай шүү дээ. Аав ээж хоёр маань байна. Гэхдээ ингээд нөгөө шархалж исэн зүйлсүүд нь би ийм ойлгогдох хэрэгцээ байдаггүйсэн юм байна гэж бодож исэн. Нэг ийм сонсогддоггүй ч юм шиг. Чиний дуу хоолой. Тийм. За. Уу яг сонсон л доо.
Гэхдээ ийм ямар нэгэн шан харамжтай. Одоо хүртэл тэр нь надад суудсан байдаг гэх юм уу. Тэр нь бас яг хоёр талаасаа тэгж бодогддог. Би энийг хийж иж үүний шагналт үр дүнд энэ ирнэ гэж боддог байсан байхгүй жоохон бахта. Намайг бас яг тэгдэгч байсан. Одоо нөгөө наазахын жишээ миний охин гэрээ цэвэрлж тэгвэл ингээд ингээ гэдэг ч юм уу тий. Тэр бол гэхдээ хүүхд толгонд л байгаа. Гэтэ энэ нөгөө нэг бүр ингээд манай ээж манай юм айгүй юм зарчимж тийм хүн байсан байхгүй. Тэгэнгүүт би байсан гэж яриад байгаа нь энийг бас нэг өнгөрсөн ярилцлаган дээр бас комментэн дээр бичсэн байсан хүмүүс. Манай яг төрсөн ээж маань намайг 12 та байхад өнгөрсөн байхгүй юу. Тавьчихарай. Come on, би өөрөө ойлгохгүй гэж бодож байсан шүү дээ. Энд ч мөр ингээд одоо ч үе 10 хэдэн жил өнгөрсөн байхад чинь. Гэхдээ энийг нөгөө нэг хүмүүс хэлдэггүй байхгүй вирус. 10 хэдэн жил өнгөрсөн хэрний яг ингээд заримдаа ярихаар гайгүй байдаг, заримдаа ярихаар ингээд түрүү нөгөө нэг шархмарх ярангууд тэр нь ингээд ингэсэн юм байна л та. Одоо ч үе 13 онд гэдэг чинь 13 жил болж байгаа юм уу? 13 жил болж иж үйлээд тахтай явчихлаа. Тим амар зарчимж, тим нөгөө нэг юм хитрхи perfectionist хүн байсан байхгүй юу? Гэхдээ энэ маань бас хоёр талтай. Би одоо ингэ бодохоор миний өнөөдрийн ингэж юмд ингэж хандж байгаа хандлага нөгөө сайн талаараа хүнд ингэж сэтгэл гаргадаг, юмыг одоо тултал нь хийдэг, жижиг сажиг детайл дээр анхаардаг юм гоо зүү мэдрэмж миний өнөөдрийн ингэж хөлнөөс толгойн үзүүрээс хөл хүртэл явж байгаа бүх юм одоо ээж маань инфлюенс нөлөө суулгаж өгсөн тэр нөлөө 12хан жил надад ингэж хамт байсан хэрний ингэ суулгацсан. Тэгээд би одоо өнөөдрийг хүртэл тэр юм маань огт салаагүй. Гэхдээ нөгөө талаараа хитрхи хатуу хүн байсан. Тэнгүүт нөгөө түрүүний шарах гээд байгаа нь би өөрөө энийгээ шарахч гэж ойлгоогүй мдээгүй явж исэн чинь сэтгэл засалч дээр очиод эднэр нь намайг одоо өнөөдрийн юмд ууралж байгаа уур ч юм уу те би юунд ингэж реакцлж ин гэдэг нь хүртэл тэрнтэй холбоотой байсан юм байна гэдгийг ойлгосон байхгүй юу. Тэгээ нөгөө энэ сэтгэл засалчийг яриад байгаа нь энэ сэтгэл засалч дээр явж исэн одоо энэ эмчилгээний энэ цаг үе миний амьдралын ингээд хамгийн байж болох бүр яг одоо яг өнөөдрийн энэ өндөрлгөөс харахад гэдэг шиг байж болох хамгийн юм том эргэлтийн зэг маань энэ эс учраас энийг би айгүйх яриад байгаа. Шүү. Тэгээд тэр зүйл нь надад одоо ингээд шарах болсон байна гэдгийг мэдснээс хойш за тэгвэл эдгэрийгээ би тавьж явуулах хэрэгтэй юм байна. Ээж маань ч гэсэндээ тэр үедээ албаар ингээд намайг ингэдэггүй байсан бах. Намайг ингээл юу гэдэг нөгөө байх ёстой хэмжээнээс илүү ингээд исэн юм бол байхгүй л ах. Мэдээж надад тайртай байсан. Хайрыг нь би тэр үед жоох хүүхдээсэн болохоор анзаараагүй ч байсан билүү. Одоо эргээд бодохоор ээж яг л над шиг юм хүүхдэл охин л байсан байхгүй. Тэгэл яг тавьж явуулсны дараа бас арай юм хөнгөрдөг юм билээ. Тэрний дараа одоо сэтгэл засалч маань хэлсэн л дээ. Чиний ингээд 2 жилийн хугацаанд ер нь удаандаа 2 жилийн хугацаанд саяны хийсэн эмчилгээ үр дүнгээ өгдөг. Тэгээд хүн өөрөө тэрийг мэдэрдэг гэдэг чийсэн байхгүй. Тэгээ одоо ингээ эргээд харахаар бага насндаа авч исэн шархаасаа болоод өнөөдөр юу гэдэг нэг юм гаргаж байгаа реакц нь өөрчлөгдөд байгааг би баг багаар анзаардаг. Тэгээ яг хуу жоохон бага насны үе гэвэл нэг тийм би бас яг ээжиг дуурайгаал ингээл нөгөө манай ээж орой гэртээ ирэхэд янз янзын хоол хийцэн бичдэг байсан байхгүй. Янз янзын хоол тушаал тэгээ нөгөө тэр үедээ блог бичдэг байсан. Блог гэж биш нөгөө блог гэдэг штеп вебсайтн дээр ингээд блог бичдэг тийм хүн байсан. Тэгээ бас айгүй юм олон хэлтэй. Би ээл ээжигээ одоо ингээд бодохоор айгүй юм сэхэтэн гаралтай хүн байсан гэж боддог байхгүй. Тэгж хүндэлдэг ээжигээ орой ирэхэд юм яг л юм хоол хийдэг. Тэгээ ингээд заримдаа ирэхэд гой торт морт хийцэн байж идэг. Тэгээ юм өөрөө юм шавраар ваар хийдэг. Тэгээд юм шавран баримл хийдэг. Ер нь бүр юм гарандаа айгүй юм ичтэй тийм хүн байсан байхгүй. Тэгээ нөгөө надад за одоо чи суугаад энийг инг гэж хизээч хэлж байгаагүй ирнэ. Би ээжийнхаа өдөр тутмын амьдралын байгаа тэр нөгөө гэрээ цэвэрлэлтэй хүртэл байж байгаа тэр юмнуудыг нь хараад эмэгтэй хүн ийм л байх хэрэгтэй юм байна гэж л ойлгоод өссөн юм шиг байгаа. Тэгээд нөгөө өөрөө ч би ээжийнхаа энэ нөлөөг өөртөө суулгаад авцсан гэдгийг мдээгүй байжсэн чинь одоо ингээд надад илүү их анзаарэгддэг байхгүй юу. Миний өнөөдөр одоо ингээд нөгөө хоол сайн хийдэг, торт морт те нөгөө ийм гоё бекери хийдэг. Тэгээд гоё манай ээж зурдаг байсан. Амар гоё ийм
уран зураг мөрөг зурдаг тийм хүн байсан. Гар юм ойд шиддэг байсан. Надаа ингээл нөгөө ийм аавын том цамцны давааны өөцөр ингээд ийм хос юу бүхтэй юм хийж мэгээд өгчдөг байсан. Яг л туулсан ээжийн копи пест бол би ихгүй юу. Одоо гаднах эмгтэй хүн талаасаа эмгтэй хүн гэдэг ямар хүнийг хилдэг вэ гэвэл би ээжийг хэлэх байсан. Гэхдээ нөгөө талаараа бас хатуу хүн байсан. Тгиймч болохоор бас нөгөө талаасаа миний дотор талд ийм нөгөө хатуу зан чанар байдаг нь юмд ингэж хитрхи ингээд идэг нь тэр л нөлөө байх гэж боддог. Гэтэ би энийг буруутгахгүй зүгээр байх л зааштай зан чанар. Намайг ямар их ийм эмгтээлэг эмгтэй хүний ийм гой гой зан чанаруудыг намайг багаас нь суулгацсан байгаад би одоо хүртэл талархаж явдаг. Ээжийг яг ерөөсөө миний дотны хүмүүс л мэддэг. Тэ энийг нөгөө нэг олон хүнд хэлээд ч юм уу мэддэгдүүлэхийг ч хүсдэггүй. Зүгээр л энэ дээр л одоо анх удаага ярьж яа энэ нас нөлөөстэй готголчлаа. Хэрвээ одоо тэр ингээд чи одоо өсвөр насны ч юм уу ингээд яг тэр юм бага насн дээр байж штэ те. Тэр үеийн учрал яг жишээлбэл илүү их юу хүсдэг байсан. Тэрнтэй нь илүү их яаж зөрчилддөг байсан гэсэн үг үү? Одоо чи ингээд жоохон хатуу байсан гэж одоо тодорхойлж байгаа боловч яг одоо нэг юм тухайн үеийн чиний сэтгэл зүгээс ингээд харж үзэх юм бол чи ээжээс илүү их юу хүсэжсэн болч гэдэг юм уу? Яа, бүр бөөн хариултаа зөвхөр бүм гэж штэ. Тэр үед одоо яг миний амьдралын юуг хоёр хуваагаад байгаа хгүй. Би одоо ээж маань байсан яг тэр 12 жил байсан цаг хугацаа ба түүнээс хойш байгаагүй цаг хугацаа гэж хоёр хуваагдаад байгаа. Түрүүний асуулж ирсэн асуулт нь болохоор би тухайн үед ээжээс эрхэлмээр ч юм уу би ерөөсөө ингэж аавдаач тэр ээжтэй ч тэр нэг тэгж эрхэлж өсөөг байхгүй юу. Сүүлийн 3 жил байна уу? Эрхэлж үзэж байгаа байхгүй юу. Тэнгүүд нөгөө хүмүүс бас яг ийм угаасаа л ийм эрх юм байна гэж манай найзууд хүртэл чи бүр ийм эрх байсан юм уу гэж хүртэл хэлээд байдаг. Гэтэ яг тэр нь болохоор сүүлийн 3 жил ийм байгаа. Тэрний өмнөх үед би бүр маш ийм хатуу тийм хүн байсан байхгүй. Миний хувийн зан чанар хүртэл яг уу сэтгэл гаргадаг нөгөө зөөлөн зан чанарууд байсан хэрний би юм аюу юм хатуу хүн байсан. Тэгээд тухайн үедээ юу өсдөг байсан бэ гэвэл зүгээр л ингээл миний охин яасан гэд юу тэгдэг ч юм уу. Яг мэдээж тэгдэг байсан. Гэхдээ тэр нь маш ховор бага. Дандаа л ингээл нөгөө нэг юм төгс байлгах гэж ч юм уу. Энийг ингээд хийчихгүй яасан гэд дандаа юм хайдаг ч юм уу тий гэр цэвэрлж байгаа байхгүй чи энийг ингээ холдуулаад ингэчихгүй яасан гэдэг ч юм би одоо яг тийм байхгүй бүр юм юмыг тултал нь хийгээд тэгээд тултал нь ингээд юу яадаг тийм зан чанар суудсан байдаг одоо зүгээр яг ийм өнөөдөр гэх юм бол энийг би зүгээр хизээ гарахгүй байх уу гэдгээ шийдэж чаддаг болсон болохоос тэр зан чанар бол үргэлж байдаг. За тэгээд тэрний дараа гэвэл тэрний дараач гэж байхгүй мэн дөө зүгээр ээжээс тухайн үедээ нэг юм жоохон зөөлхөн эрхэлдэг яг юугаар илэрхийлэхэд хэцүү байна. Гэхдээ яг тэр л юмыг айгүй хүсдэг байсан юм шиг байна. Ойлгож сонсох, ярилцах тиймэрхүү зүйлсүүдийг хүсдэг байсан юм шиг байгаа юм. Тэгээд ээжийг өнгөрсний дараах би 1 жилийг ерөөс огт санддаг байхгүй юу. Надад ямар ч юм дурсамж байдаг байхгүй юу 1 жилийн хугацаанд. Тэг яаж ч өнгөрсөн юу ч болсон тухайн үед гээд ерөөсөө байдаггүй. Тэгээд хизэнээс ингээд нөгөө дурсамж байгаа вэ гэхээр яг л нөгөө 2015 оноос хойш юм уу 14 оны бүхэл тэр юмнуудыг бол байдгүй ш амар сайн уу зурагч байдаггүй тухайн үед чинь нөгөө iPhone энтер би хэрэгэлдэг байлаа шүү дээ жоох хөх юм чинь тэгээд зурагч байдаггүй яг л 15 оноос хойш миний дурсамжууд айгу тод байдаг байхгүй тэр яг нөгөө юм шок лээс юм шиг байгаа одоо би яаж амьдрнаа ч юм уу те яг тэгж тэр үед тэгж бодогчсэн би яаж амьдрнаа гэл одоо ингээд тэр тухайн үеийн 12 той байсан учралыг тэр мэдээг сонсчоод ингээд төсөөлөхөр амар хэцүүдэг яаж одоо цаашдаа амьдрнаа гэж бодогдвол гэтээ түүнээс цааших цаг хугацааг сэтгэлийн хаттай төвчээртэй зоригтой одоо амьдралынхаа шугамыг алдахгүй ингэж өнгөрөөсөн бүхэл тэр хүмүүжил тэр одоо зүйлийг ээж маань суулгацсан байсан. Надтай 12 жилхэн хамт амьдарсан хэрнээ тэрийг суулгацсан байсан. Тэгээ нөгөө нэг юм уухай өгнүүд идэв штэ ингээл Монгол ээж хүүний бүхс том, аав хүүний толгой том гэл. Намайг яг өсвөр насндаа ингээд нэг мэр сэртгэж хүмүүс одоо дуудхан жашин хилдэг байсан. Би тэр нүгэнд айгуу дургу хүмүүс мэдхгүй штэ.
Манай ээж маань ямар их юм би төгс гэж хэлдэг заяа. Төгс хүн байсныг та нар мэдхгүй. Би энэ хүнийг ингэж хараад ингэж өсчөөд байхад надаас тийм хэмжээний хүмүүжил гарахгүй. Тэр нөгөө ээж хүний бөхс том гэдэг ийм муухай үг надад бүр сонсгоод ч хэрэггүй. Яагаад гэвэл өнөөдрийг хүртэл өссөн энэ хүмүүжил хизээч надаас салахгүй. Яг л миний ингээд би нэг эргэтэн шиг явахыг хүмүүс мэдхгүйгээр тэгж хэлдэг гэсэн. Тэгээд жоохондоо бол жоох хүүхд юм чинь батлах гад идэг гэсэн. Үгүй би тийм биш. Манай ээж ингэдэг байсан. Тэгээд аамаа ч гэсэндээ одоо тэр үед айгүй сонин заяа ингээд ээж одоо нэгээс төрөөд 12 нас хүртэлх тэр дурсамжууд дандаа ээж үйдэг. Тэгээд түүнээс хойших нь дандаа аав байсан. Одоо би ухаандаа бол ягаад тэр үед аавын дурсамжууд жоохон ховор байсан болоо гэх ингээд бодохоор би нөгөө тухайн үедээ юуг фокуслж чинь тэр нөгөө юуг дурсамж гэж одоо энэ дотор хүлээгээд авцсан байсан зүйлсүүд нь одоо яг тэгжлээ багтаа тэрнээс ч манай аав бэжлээсэн нөгөө яг байдаг шиг л байдаг гэсэн. Гэхдээ одоо ингээд бодохоор хөрхи ажил төрөлгээл мөнгө төгрөггээл өнөө маргаашийнхаа ажил мөнгө төгрөг тэд нарыг л бодож завгүй л явдаг гэсэн багтаа гэж боддیں۔ Тэгээ яг түүнээс хойших нөгөө ээжийн нөлөө байсаар л байсан аавтай болол яг найзууд шиг болж эхэлсэн. Тэр нь баг аавтай тэр үеэс эхлээ бонд үүсгэж эхэлсэн юм яасан нөгөө юм югдгүүлээ тэр чинь бондыг илүү дотн болох уу? Илүү ингээд дотн болоод ингээд нэг аавтайгаа юм дотн найз шиг юм харилцаатай болж эхэлсэн баг гэж боддоо шүү дээ. Тэг би ааваар айгүйх бахархдаг. Ямар хэцүү байсан болоо тэр хүнд. Тэр жил аавд айгүй хэцүү жил байсан. Одоо энийг хэлж болох үгүй мэдэхгүй нөгөө ээжийг алдхаас 2 сарын өмнө ээжигээ одоо манай эмээг алдсан байсан. Тэгээд 2 сарын дараа эхнэрээ алдна гэдэг чинь хүнд нэр ямар хэцүү байгаа болоо тэр бүр төсөөлөгч биш бид нар те. Би бол ээжигээ л алдчихж байгаа байхгүй юу. Тэнгүүт аавыг нэг удаа бүр ингээд нөгөө сургуулаас ирсэн чинь газар ингээд суудсан. Орилоод уйлж байгааг би нэг л удаа харчихсан байхгүй. Тэгэл тэр үед бүр ингээд шокерч байгаа юм чинь ямар хэцүү байсан болоо тэр үед л гэж бодогдод. Тэгэл яг хөө түүнээс хойш болол аавч бас нөгөө айгүйх ингэж ухаан зарж одоо 2 охин хүүхэдтэй энэ 2 охиныгоо яаж ээжийн хайр дутаахгүйгээр яаж юм дутаахгүйгээр өсгөх үү. Дээрээс нь нөгөө хаагдмал хүн байж болно шүү дээ. Тэнгүүт аав тийм биш. Яав яг үндэ ийм хөвгчлөлтэй нээлттэй хүн байсан байна гэдгийг би тэр үед л мэдчихэж байгаа байхгүй. Аав чи ийм хүн байсан юм уу? Манай аав чи нэрээ дайжгүй хүн байсан юм биш үү гэж боддог шиг нэр тоглоомоор хэлвэл тэгэж их дотносон. Тэгэл нөгөө ээжид ярьдаггүй яг нөгөө аав ээж хоёр хоёлаа байхад би юмаа огт ярьдаггүй тийм хаагдмал хүүхдтэйсэн байхгүй юу. Тэгэл яг ээж өнгөрсний дараа аавтай дүүтэй хоёулахнаа үлдэхэд тэр үед би нэг жоохон гэж өөрийгөө нээж олж би ч нэр ийм хүн юм бэ шүү. Одоо бодоход 12хан настай хүүхд хэрнээ миний одоо толгой дээр амар хачаа бууцсан. Тэгээ нэг манай дүү 2хан настай дөнгөж баацхнаа талхдаг байсан тийм үе. Тэгэл нөгөө одоо дүүдээ ээж хин байгаад бүр хар багасаа тийм нэг гэртээ суудаг ээж шиг тэгээд өсцөн бүр хар багасаа. Тэгэл аавд болохоор одоо юу гэдэг гэртний эрэхтэн арыг нь даадаг. Эхнэрийнх нь оронд байгаал. Тэнгүүт нөгөө нэг аав бас айгүй их юм бодсон л хальтаа. Одоо хүртэл би аавтай тэр үеийг ярьж чаддгүй. Юу гэж бодогдсон бол тэр үед тий 2 охинтой болцсон байгаа. Одоо би яах вэ гэж бодогдсон баг та. Айгүйх талархдаг зүйл нь энэ том хэцүү одоо зүйлийн дараа нөгөө нэг үхлийн хагцал эдгэшгүй мөн хөвчин 2 л зовлон байдаг. Түүнээс өөр зовлон байдаггүй гэдэг бас нэг үг гэдэг штэ. 2 юм үзсний дараа яаж ингээд сэтгэлийн хаттайгаар цаашаага одоо хүртэл ингээд явсан болоо гэж би одоо хүртэл аавыг амар бахархдаг байхгүй. Арх тамхинд ороод ч юм уу ингээд амьдралаа алдсан бол яана гэж боддог штэ. Тэгэхэд эсэргээрээ маш их завгүй байсан. Одоо миний нөгөө нэг ийм ажил карьер гээд байнга ингэж хөдөлмөрлөдөг зүйл нь аавын инфлюенс. Тэр үед тэгж их зүйлийг тулсны дараа өөртөө зав чөлөө өгдөхгүйсэн нөө завтай хараал гуниглал гэдэг юм шиг байсан юм шиг байгаа. Тэгэл амар их ажилтай би ч гэсэндээ ааваас одоо юу гэдэг миний охин одоо завгүй бай тэгвэл зүгээр тэр гэдэг нэг ч үг сонсоогүй хэрний тэр үеэс эхлээд л бас л амар завгүй л байдаг гэсэн. Угаасаа завтай байх боломж олдохгүй юм чинь. Өдөр сургууль дээр очичвол орой гэртээ дүүгээ ирэхээс өмнө хоолыг хийж тавина, гэрээ цэвэрлэн, хувцсыг нугаана. Тэгэл эренгүүтэн даалгавар нөгөө цэцэрлэгийн хүүхд юм чинь
Тэр даалгавар чинь дараа нь тэрний өмнөх цэцэрлэгийн хүүхдүүд чинь тэгэл жоох хүүхд юм чинь нөгөө хоол моол гээл заваараа штэ. Тэгээд яг ийм 10 жилдээ хүүхд чиг ер нь хүүхд насаа тийм хүүхд чиг өнгөрөөж чадаагүй баггүй би. Яг ийм хизээ язааны нэг юм айл ихнэр шиг тийм өссөн. Би тэгтээ нэг юм сандаг байхгүй юу? Ээжтэй байхад ээж өнгөрөхөөс өмнө аавтай бас нэг л дурсамж байгаа. Тэр нөгөө нэг гадаа ингээл бүр юм сайрттлаа тоглодог байхгүй би. Гадаа тоглол хоол мол хийж тоглоо. Тэгэнгүүт тэр үед надад тэр над жаргалтай байхад яг үндэ манад талахч байхгүй идэх юу ч байдгүй байсан л байгаа байхгүй. Одоо ингээд дурсамжаа ботхоор тэгсэн чинь ингээд аав ханаас ч мэдхгүй нэг мөнгө олж ирэл Мишелийн хартлах байдсан шүү дээ. Тэр хартлахыг аваад тэг нөгөө түрхдэг шоколадтай крэм аваад л тэгэл бит хоёр ингээд яг ширээний наанцаа сууж байгаа тэр талхыг бүгдээр ингээд дуусгах идчихсэн. Нэг тийм л дурсамж байдаг. Тэгээд тэр үедээ жоохон хүүхд хэрний өөрхөдөө энэ талах шоколадны крэм хоёрыг авах мөнгө нь хаанаас олсон бол гэж би бодож сууж байгаа шүү тэр үедээ. Тийм л байна да. Тэгээд 10 жилдээ болвол яг л тийм нэг хизээ хязааны хүүхд том болсон хүн шиг. Тэгээд ийм одооний байгаа ийм мачур гэдэг штэ тий төлөвшсөн энэ зан чанар угаасаа л хүссүүсээгүй би жоохносоо суулгацсан байсан. Амьдрал бас суулгаж өгсөн шүү дээ. Амьдрал суулгаж өгсөн. Тий. Тэгээд ингээд нөгөө дүүгийнхаа ингээд ийм 9 сарын 1-нд цэцэрлэгийнх нь юмыг бэлдэн би өөрөө одоо ингээд бодохоор яаж ийм жоох хүүхэд энэ нэг юмыг зохицуулдаг байсан бол гэж боддог. Энэ нэг юм гэдэг чинь гэр орны л ажиллахгүй юу? Гэтэ ерөөсөө надад ийм шин санагддаг байсан. Ээж намайг хоол хийлгээ сургацсан, гэр орон цэвэрлүүлээ сургацсан, дүүгээ усанд оруулахыг сургацсан, бүх юмыг ингээд бэлдээд байсан юм уу гэмээр сургацсан байсан байхгүй. Тэгэл ээж байхгүйсэн ч гэсэндээ би дүүгээ ингээд авч яваал, гэр орноо ч гэсэндээ ээж байгаа юм шиг авч яваал тэгдэг байсан. Тэгэл 9 сарын 1-нд мөнгө л өгдөг. Би өөрөө ингээд дүүгээ дагуулсан нэг юм жижигхэн баацханс юм дагуулсан. Өөрөө тэр том хүмүүст ямар жоох хүүхд харагдаж байгаа бол тэрко мерко гутал мотл палаж малаж аваад явддаг байсан шүү дээ. Хүний амьдрал гэхдээ айгүй их сонин амьдралын мөчлөгүүд айгүй ихтэй юм уу? Яг ингээд ярилцчихэж л мэдчихээн л та тий. Мэдгүй. Яагаад ч юм ингээд 10 жилээсээ л ингээд нэг юм таамаглал хараал ингээд ингэжсэн хүн өнөөдөр баг ингээд сонин тий ингээд 10 хэдэн жил баг хамт зэрэгцээд өссөн байгаад байгаа ингээд хүмүүс байгаад байгаа. Тэгтээ чи яг миний тэр нөгөө нэг энд байсан хүн яг ийм төвшний ингээд амьдралыг туулаад ингээд үдчихсэн ингээд тэгэнгүүт надад бол нөгөө баг зэрэг ойрхон байсан хүний хувьд нэг юм илүү төсөөлшгүй санагдаад аргагүй. Тий. Яг нэг энэ юмыг одоо би дотныхоо хүмүүст ярихад хүртэл жоохон юу байдаг. Уг нь гайгүй байдгийн. Гэхдээ яг нэг өмнө нь хоёлаа баг насын нэтрэг гэд ярьсан байсан болохоор нэг жоохон сэтгэлийг ингээд жоохон ингээдсэн юм шиг байгаа. Тэгээд л уйлчлаа. Тэр ч яг одоо ч тэгээд тэр хэцүү цаг үеийг бодхоос илүү тэр цаг үе надад өнөөдөр юу зааж сургасан бэ гэдэгтээ би илүү фокуслж байдаг байхгүй юу? Яг ингээд өдөр тутамдаа боддог гэвэл хүмүүс бас итгэхгүй л ах. Гэтэ би ингээд айгүй ойр орхон боддог. Ээжийг ч тэр, аавыг ч тэр баг насандаа ингээд байсан зүйл одоо өнөөдөр надад ингээд тохиолдож байгаа зүйл ч юм уу. Нэг юм хитрхи юм философик юм шиг байгаа би. Юм гэдэг чинь нэрээ яагаад юм блэ? Би ер нь яагаад ингэж вэ? Ер нь юу юм лээ гэл. Гэтэ энэ нь зүгээр л би бодож байгаа чинь миний шийдвэрл юм чинь энийгээ би өөрөө зүгээр гэж боддог. Тэг яг хөө тиймч болохоор юм цагаан үстэй л бах л та. Амар их цагаан үстэй. Тэгээд тэр зүйл тохиолдсны дараа би энийг яаж эргээр хардаг вэ гэхээр юу ч байсан одоо би хийнэ л гэдэг. Ямар сайндаа сая нөгөө нэг хинтээ зураг очиж авчаад ирэх гэж байгаа шүү дээ. Тэр зан чанар ингээд надад байдаг. Юу ийм айхгүйгээр зөрөгтэй юм руу айгүй сайн орж чаддаг юм шиг байгаа. Тэгээд хэцүү зүйл өдөр тутамд л тохиолдож байгаа шүү дээ, тий. Өдөр тутамд ч юм уу жилд нэг ийм хүнд хэцүү зүйл тохиолдно. Гэхдээ муухагаар хэлэхэд би өөрийнхөө амьдралтай харьцуулж байгаа байхгүй юу? Би ийм үзээ тулцсны дараа энэ явах тэ болчихл зүйл шүү дээ. Зүгээр хадалтанд аваад гарчин гэдэг тэр нэг юм бодол миний гүнд байдаг. Яг наадалтаа би ингээл стресстэй л үйлээд ч юм уу ингэж байгаа боловч цаадалтаа болвол за болно. Энэ тэгэл ингээл хадалтанд гарч шít гэл. Яг энэ нөгөө сэтгэл төвшөлтийн юмгийг бүр ингээд ийм амар өндөр юундаа явж байхад хүртэл за хизээний цаг зүгээр болно доо. Энийг тэгэл даваал гарч шít гэл. Тэгээ би ингээд бас нэг боддог юм нь хүмүүс айгүй амархан юмыг мушгиж ойлгодог шít тий. Эрэгтэй хүнтэй гадуур бас ингээд явж чаддаггүй баггүй юу би одоо хүртэл. Тэг яг
Энэ нь одоо миний нөгөө нэг өнгөрсөн жилийн сэтгэл зүйн тэр асуудалтай холбоотой л доо. Би юунаас айдаг байсан бэхээр хүний ингээд бодлоос тэр тэгтээ би зүгээр нэг талаараа юм насны онцлог байх гэж боддгийн. 35% ч юм уу 40 мөч хүрээд ирэхээр энэ одоо юу ч наалтаа болох л та. Тэгээ ингээ хүн юугээ бодчихвол намайг ингээд нөгөө л нэг батлах гээд байгаа зүйл одоо хүртэл ингээд жоохон байгаад идэг байхгүй юу? 10 жилээсээ багаас өсвөр наснаас ихсэн бодол гэсэн үг те. Би яагаад хүмүүст ингээд өөрийгөө батлах гээд одоо аавдаа хүртэл би өөрийгөө одоо батлах гэж хичээдэг зарим зүйлс төр. Та зүгээр надад энийг даатгаад үлдээ. Энийг би өөрөө ингээд хандлыгээд аргалаад ингээд явчих чадна гэдэг юмыг батлах гэж ингэж хичээгээд идэг юм шиг байгаа. Тэр нөгөө нэг эрэгтэй хүнтэй гадуур явдаггүй байсан зүйл нь одоо тэр цаг үеэс хойшоогоо тэр үгийг би айгүйх сонсдог байсан байхгүй юу ингээл. Яагаад ингэж байгаа юм бэ та нар? Хүний юу туулсныг мэдэхгүй штэ гэл ингээл боддог байсан байхгүй юу? Би тийм хүн бишээ гэл ингээл бодоход л миний бодлыг хинт сонсч чадахгүй би зүгээр үйлдэлээрээ л харуулах шаардлагатай болчихж байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө нэг хүмүүс намайг одоо ингэ бодчих үедээ ч юм уу ийм ярианаас бүр хөтлөө байдаг. Хөтлөө дургу тэр юмд. Надад ийм хүмүүжил байхгүй, ийм совсч байхгүй гэдгийг та нар яагаад ойлгохгүй юм бэ гэж барыг хэлмээр санагддаг тийм. Тэгээ нөгөө тэр юмд байсныг би өнгөрсөн жил энэ үе дээрээ олж ойлгоод тэгээд энэ үе дээрээ явж явах яг тэр үедээ ямар нэг үедээ хичээ. Тэр үедээ яг нөгөө эрэгтэй хүнтэй гадуур ингэж явж чаддаггүй. Би ааваасаа өөр эрэгтэй хүнтэй гадуур явж чаддаггүй юм нь тэрэн дээр илэрч байгаа байхгүй юу? Холбогдож байна. Нэг үйл явдал явсан шүү дээ. Тийм. Эрэгтэй хүн. Үгүй яагаад why not те юм найз ээж болдгоо юм уу? Зүгээр л ажлын хамтрагч үйж болдгоо юм уу? Ингээд ингээнээр бодчих юмыг нөгөө нэг ийм сэтгэл зүй ийм төгшөөртэй ийм байсан үе дээр ерөөсөө ингэж гадуур явж чаддаггүй. Уулздаг ч байсан бүр ажлын хамт юугаар ингэх юм бол зүгээр сайхан онлайнаар яах гэж ёо. Аавтай гадуур явбал баг. За аавтай л явъя гэж мэгдэг. Ингээд ярихаар бас л ярэ. Дотор бол бүр ингээд ингэсэн юмнууд бол амар их байдаг. Заримдаа ингээд харахаар аль дөрөв ч гэсэн хэлжсэн амьдралд ингээд тохиолж байгаа тэр нөхцөл байдлууд эсвэл хин нэгэн бидний ингээд нэг юм харах үнцэг хандлагад амар их юм. Магадгүй ингээд эцэг хис биш ч гэсэндээ өөр ингээд найзуудаасаа өөр хин нэгнээс ингээд сууж бас болохоор аваад авах тий. Тэрийгээ ингээд ойлгож хараад ста нэрнгээсээ би яг юунд ингэж шархлаад ингэж эргэлзээд ингэж туниад ингэж аам болдоо гэдгийг бас нэг хайх хэрэгтэй юм шиг байна. Хүн болгон одоо амьдралд хандж байгаа хандлагууд нь яг тэр чинээгээрээ янз бүр байдаг. Зарим хүмүүс нь бол жинхнээсээ чинь хэлж байгаа шиг сэтгэлийн хатаараа давж туулдаг. Тэрэг нь зарим одоо сэтгэлийн хат арай муу хүн байж болно штэ. Тэр хүн хараад яаж ингэдэг гэдэг ч юм уу ингээд нэг юм хүн хоорондоо нэг өөр өөрийгөө ингээд нэг юм харьцуулах ерөөсө боломжгүй юм шиг те. Чиний дуусныг өөр хин нэгийг туулах ямар ч боломжгүй. Чиний амьдрал тулгарч байсан одоо энэ сэтгэл зүйн уналт болоод энэ амьдрал тохиолж исэн хүнд зүйлсүүд чиний өнөөдрийн харах үнцгийг ингээд өөрчлөөд бүтээсэн байгаа байхгүй тийм. Хүмүүс ингээд нөгөө яг юм шүүлтүргүү бичдэг штэ тий. Би хүн танихгүй хүний юмн дээр тийм шүүлтүргүү, тийм муухай юм бичгээс би миний бүр зүрх өгөх байсан. Гэтэ хүмүүс яг тийм муухай юмнууд айгүйх бичиж орж ирдэг байхгүй. Аав маань айгүй олон жилийн дараа ингээ хүнтэй суусан. 10 жилдээ жоохон томроод өсвөр насны дээр очиод юмыг нэг юм наантай цаантай тунгаадаг болоод бид гурлахнаа ингээд байснаас хойш юм анзаарч ойлгож эхэлж байгаа хгүй том болж байгаа учраас аав минь одоо бас хүн штэ хэдий болтол ингэж ганцаараа явах гэж байгаа юм бол гэж бодогддог байж байгаа. Би нэг удаа хэлсэн байхгүй ингээд аав та одоо нэг цайгаа хувааж явах нэг хүнтэй болсон дээр хаа одоо ингээд хүү амтан байна уу гэд ингэж хэлчихсэн байхгүй. Тэгсэн чи аав амар тэр нь юм хүнд бишээ гүнзгийл туссан юм шиг үлээ. Намайг ерөөсөө тийм юм ярина гэж бодоагүй. Хүлийн зөвшөөрөхгүй л гэж бодож исэн юм шиг байна. За одоо жоохон бага охин маань ч яах вэ? Одоо том охин маань юу гэж хүлээж авах бол би ч нөгөө юм жоохон ааштай ширүүн харц марцтай тийм хүүхд тахгүй юу? Бэсин. Одоо ч яг хөө тэрийг нэг жоохон өдөрдөж сураад байгаа. Гэтэл ер нь нэг юм ширүүн харц марц байдаг байхгүй. Тэгээ яг нөгөө тэр юм нь аав одоо тэгэл яаж хүлээж авах болол гэж бодсон юм шиг байна. Тэгсэн чи яг нөгөө тэгж хэлсний дараа бүр ингээд уужраа, тайвшраад ингэсэн юм байна л та. Тэгээд одоо би нөгөө ээж гэж дуудаад байгаа энэ хүнтэй маань суусан байхгүй юу? Би бүр ингээд сахиусан тэнгэр гэж хэлмээр идэг заяа. Бид нар ингээд ямар азтай, ямар гоё хүмүүс энэ олон жил өнөөдрийг хүртэл зөв амьдрсны шагналахтаа гэж бодогддог. Хүнээс тийм их гоё хайр авч болдгийм бахта хүнийг ингэж амар их хайрлаж болох уу гэж би өөрөөсөө хүртэл асуудаг. Ээжид би тийм их хайртай. Зүгээр яг бурхнаас ирсэн юм сахиусан тэнгэр гэж боддог заяа.
миний илэрхийлж чадах үгний илэрхийлэмж тулцсан дээд зэг нь л энэ. Ээжийг би тийм их хайрладаг байхгүй. Хүнээс бас ийм их ухаан гарч болдгийн бах та гэж боддог шүү дээ. Ээж бас надад яг тэгж хэлдэг. Би ч нөгөө юм одоо аавтайгаа айгүйх ярилцдаг байсан болохоор яг тэр нөгөө одоогийн миний энэ нээлттэй зан чанар энд эдгээр зүйлсүүд миний өсвөр насны дээрх аавтайгаа ингэж юм нээлттэй ярилцдаг байснаас болоод суудсан. Энэ тэгээд нөгөө аа маань ингээд ээжтэй маань суух гад ингэж хахад би бас яг тэрүүгээр ингээл ээжтэй айгүйх ярилцдаг байсан. Тэр бас тэгт айгүй гоё цаг үе байсан байхгүй ингээд хүнээс ийм их ухаан гарч болдгийн бах та. Тэгээд ааваас минь залуухан. Гэтэ хүнийг насаар нь ингэж ухааныг нь шинжиж болохгүй гэдэг нь яг л манай ээжийн бүр тод жишээ байхгүй. Ийм залуухан бижиж бүр ийм их ухаан гарч болдог бас л агуу юм а гэж бодогддог. Одоо хүртэл бас нэг ийм том мэдрэмж нь ерөнхий том нэг мэдрэмж нь манай гэр бүл одоо л ийм элэг бүтэн амьдарч байгаа юм шиг тийм мэдрэмж төрж исэн. Ээжтэй ингээ суугаад ингээ эхэлсэн чинь ингээл бүр бүх юм ингээд анзаарагдчих эхэлж байгаа байхгүй. Жижиг сажиг юм. Бас юм жижигэн юм инээдтэй жижигэн тэтэл дээр анхаардаг юм инээдтэй юм хөөрхөн cute хүн байдаг байхгүй юу. Өхөөрдөм. Тэгэл би анх удаага төрсөн өдрөөрөө бэлэг авч үзсэн ааваас ээжээсээ. 20 насныхаа төрсөн өдрөөр бэлэг авч үзег байхгүй. Зүгээр л намайг жоохон байхад л тэмдэглэж өгж байгаа нь төрсөн өдрийн бэлэг шүү гэж хэлээд ингээд суулгацсан. Илүү их юм хүсэж хэрэггүй гэдэг тийм байсан аахгүй. Тэгэхэд ингээд анх удаага 20 настайдаа ээж аав хоёроос бэлэг авч үзэж байгаа шүү дээ. Анх удаага би гэртээ ингээд салют бодуулаад happy birthday гэдэг бичиг наалгаад ширээ засцсан юм дээр ингээд орж байгаа шүү дээ. Тэр үед л би ингээд өөх манай гэр бүл нэрнгээс ийм гоё халуун татна. Яг л гэрийн эзэгтэн тэр орон зайг би яаж чичээгээд би яаж ч мундаг гэрийн эзэгтэн гэрээ цэвэрлээд хоолоо игээд гэр орноо ингэж айтаахан авч явсан ч тэр орон зайг би өөрөө гэрээ эзэгтэй биш учраас бүгэлж чадахгүйсэн байхгүй. Тэгсэн чинь ингээл ээж гэрт одоо ингээл аавтай суугаал ингэсний дараанаас юу ч хийгээгүй хэрнээ зүгээр л ээжийг гэрт орж ирэхэд ингээд бүр нар ингээд цацарж байгаа юм шиг тийм мэдрэмж төрдөг байсан. Ямар ёстол бурхны зоосон зураг гэвэл одоо буруутч тийм болов. Гэтэл ээжтэй аав сууснаас хойш ингээл миний амьдрал хүртэл өөрчлөгдөв. Би юу эргэлт сурж шít. Ээжтэй эргэлт сурж гин, аавда бас эргэлт сурж гин. Зөөлөрч байгаа хгүй бас. Ээж бас л хатуул байсан. Гэтэл ингээл ээжийн тэр гоё юм зөөлөн урсгалаараа байжгаад одоо тий юмыг ингэж зохицуулж байгаа юмыг харснаа эмэгтэй хүн чинь бас ийм гоё зөөлхөн байгаад ийм ингээд өхөрдөн байжгаад энэ нөхцөл байдлыг ингээд зохицуулчих болдгийм биш тэгэл ээжээс би харж надад нөлөөлж байгаа хгүй ээж одоо. Яг ийм кино шиг байгаас гэж байна. Би болохоор юунд аягүй хитгэдэг байхгүй юм. Хүний амьдрал нэг юм зовоохныг үе гэж байд юм байна. Жаргахныг үе гэж байд юм байна. Бас л нөгөө амьдралаас ингээ утга учир харах ч гэсэндээ бид нарыг өнөөдрийн ингээд те хэцүү асуудлаа даван туулахад шархаа ингээ эдгээхэд тэр ухаарал гэдэг чинь айгүй том тустай зүйл шиг надад санагддаг байхгүй юу. Тэгэнгүүт жаргал дунд багхан зэргийн зовлон бас нэг амттай гэж нэг яригддаг шиг энэ зовлон тулгархад хэрвээ ч сэтгэл зүгээр өнгөрсөн жил унаагүйсэн бол өнөөдрийн хэмжээний сэтгэлийн хат нь өшөө ингээ дээшилсэн те өшөө илүү хүчрэх сэтгэл зүйтэй болоход энэ үйл явдал байснараа чи өөрөө сурцсан байгаа юм билүү гэж ингэж харахаар бас магадгүй ингэж харж ийн гэдэг чинь өөрөө бас айгүй том ингээ давуу тал шиг санаж байхгүй. Хүнд ингээ хоёр хэн сонголт байдаг ч тийм. Нэг болвол амьдрал тулгаж байгаа нөхцөл байдлаасаа унах нэг сонголтыг хийдэг үе гэж байна. Эсвэл шууд тэр сонголтыг хийгээд тэргээрээ ч амьдарч байгаа хүмүүс одоо өчнөн байгаа. Харин тэр одоо сөхрөх хэмжээний үе чам тулгархад тэрнийхэн хариу урвал болгоод нөхцөл байдлаа ойлгох сонголтыг хийгээд харин унаад тэр нөгөө синк гэдэг нэг кинон дээр нэг үг гэдэг байгаа байхгүй юу. Миний хамгийн нэг тэмдэглэж аваад таалагчсэн үг нь найз нь тэгж хэлдэг байхгүй юу. Чи амьдралынхан шалтаа хүртэл ингээд тулсан байна. Энэний сайн тал нь гэх юм бол энээс доошоо чамд зам байхгүй юм байна. Тэгэхээр зөвхөн нэг зам нь өсөх юм л зам байгаа юм байна гэд хэлжсэн байхгүй юу. Тэгээ магадгүй амьдралынхан хамгийн сайн оргилд хүрэхийн тулд энэ хэмжээний ингээ уналтууд бас хүнд ингээ байхыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэдэг юм шиг ингээ эргээд энэ олон жилийн дараа ингээ хараад үзэхэд тийм. Би бол яг л энэ одоо намайг төрснөөс ахуулаад өнөөдрийг хүртэл энэ тохиолдож байгаа бүх зүйлсийг болох ёстой зүйл цаг хугацаанд болж байгаа. Тэгээд ирэх ёстой хүмүүс цаг хугацаанд ирж болж байгаа тэр зүйлсүүд надад ямар нэгэн байдлаар хичээл заагаад ч юм уу тэр юмыг ойлгох гэж бүх зүйл яг болох ёстой цаг хугацаанд л болж байгаах гэд тэгж боддог байхгүй юу. Тэгээд яг түрүүний хэлсэн шиг энэ үеийг би туулж ийж өнөөдрийн энийг би ийм өндөр болох харах
тэр нэг ийм сэтгэл зүй суучж байгаа байхгүй юу. Мгм. Яг уу тэрнээс өмнө нь одоо ингээд ээжийг бол би бүр сахиусан тэнгэр шиг хүн гэсэн шүү дээ. Тэрийг болохоор яаж тэгж гоё хүлээж яаж ч яах вэ зүгээр тэгж хүлээж авч байгаа тэр арга барил нь би ээжгүй маш олон жил ингэж явсны дараанаас бүр ийм гоё ээжийн хайрыг үзүүлж байгаа энэ хүнийг зүгээр л надад хоол хийгээд өгөхөд л миний бүр сэтгэл дүүрж байгаа байхгүй тий. Ээжээ гэж дуудаж чаддгүйсэн анх. Тэгэлтэй. Айгүй олон жил Тийш үү. амнаас Аха. ээж гэдэг үг гараагүй болохоор ээж гэхээр ингээд нэг юм Эйгүү тий нэг юм ичээд Аха. нэг л амнаас үг ундгүйсэн. Аха. Гэтэ би ээж дээр бас айгүй юм гүн ярилцдаг гэсэн байхгүй юу. Ээж би ингээд таныг үгүй ээж гэдэг байсан тэр хичээ гэдэг байсан байхгүй юу. Аха. Тэгэл таныг би ингээд одоо ээж гэж дуудахгүй ч гэсэндээ одоо надад зүгээр цаг хугацааны юм байна. Би айгүй олон жил үнийг ээж гэж дуудаг болохоор ам ивлэхгүй байна. Гэхдээ би таны дотроо ингээд аль хэдийн ээжээ гэж хүлээн зөвшөөрсөн шүү та энэ дээр бити ингээрэй гэл. Тэгэл нөгөө тэгж ярилцах болгонд ээж ингээл амар баярлал аавд гүйчжэл ярьдаг гэсэн. Охинтойгоо өнөөдөр ингэж ярьлаа тэгж ярьлаа гэл. Тэгээд одоо хүртэл ингээд ээж бит хоёрын энэ харилцаа улам зузараа л байгаа. Одоо би нөгөө хамт амьдарч байгаа шүү дээ. Тэр чинь хамт амьдарч байгаа нь одоо угс яг энийг ярьсан л юм чинь хэлий. Яг үндэ бас аав ингээд нөхөрт гарахаас өмнө хамт амьдрий гэдэг үг бас 100% нөлөөлсөн дөж биш. Би аав ээж хоёрыг нийлснээс хойш манайхан ч одоо ингээд хөл бөмбөгийн баг шиг тийм олол байгаа шүү дээ. Тэр үед нь би юус хамт амьдарч үзээгүй байхгүй. Хаяадаа нэг гэртээ ороход ээж бэж идэг. Тэгэл хаяадаа нэг одоо гэртээ орч нэг хоолунд идэхэд ээжтэй нэг ганц хоёр юм яриад ингээ баддаг. Тэрнээс биш ингээд аав ээж дүүнер бүр ийм олуулаа ингэж гоё илэг бүтэн хамт амьдарч үзээгүй учраас одоо би найз залуугүй нөхөргүй яг ийм гоё амьдарч болох цаг хугацаанд амьдрах юм байна гэдэг шийдвэрийг гаргасан утга учир нь бол бүр уг үндэс нь энэ байсан юм баггүй юу. Тэгээд тэр нөгөө бодсон бодол маань амар гоё хэрэгжээл явж байгаа. Мэдээч нөгөө нэг өдөр болгон л энийг л өдөр болгон гоё яатлахгүй шүү дээ тий. Тэгтэл ядаж ингээд би орой гэртээ ирэл аавтай ерөөсөө ч юм ярьдгүй заяа. Одоо аав бит хоёр ерөөсөө ам нэвэл ажил ам нэвэл мөнгө яриад. Ерөөсөө аавтай бол яг нэг тийм ажлын шуумаар баг харцдаг юм яадаг. Ээж очоод хамаг юм яриад ингээл ээж гэл ингээл эрхлээл хошуугаа унжуулаад ингээд сууж байгаа нь л миний цаашдын амьдралд тохиолдож болох үед тэр хүнд хэцүү давж чадах тэр сэтгэл зүйг сэтгэлийн хатыг суулгаж өгж байгаа нэг цэнэглэж байгаа юм бахта гэж боддог байхгүй. Тэрнээс биш би одоо гэр бүл зохиогоо тусдаа гараад явлаа гэхэд нэг өдөр гэртээ ирснэ. Үгүй яг эрхлэн л дээ. Ичгүй эрхлэн штэ би чинь. Гэтэл тэр удаан үргэлжлэхгүй юм чинь одоо л би ингэдэг цаг. Одоо л би ингээ гэр бүлэрээ гой хоолоо хийгээд ингэхэд өө тэрэ 8 хүн дуудаж байгаа юм чинь. Тэгж дуудах боломж надад цөөхөн байхгүй юу. Тийм болохоор тэр олон жил тусдаа амьдарч агаад одоо хөгшөрч өгөх гэж ээж автайгаа хамт амьдарч байгаа нь. За ёстой хүний амьдралыг яриаг ивэл Харин тий. цаг гарангийн хугацаа бол ингээд яалч ярихгүй асар богинохон байлаа. Гэхдээ яг саяын хугацаанд бол үнэхээр нөгөө хөтлөгчийн хуваар гэдэг шиг яг юм зочин маань зүрх сэтгэлээ нээж хүн надад бүр хамгийн одоо том ялалчиг санагддаг байхгүй. Ингэснээр яг ингээ үдж байгаа хүндээ яг үнэхээр тэр жинхэнэ бодит түүх болон жинхнээсээ тэр ухаарлыг ойлгох хэмжээнд тэр нэг мэдрэмжийг өгд юм санагддаг. Тэгээ яг өнөөдөр энэ богинохон цагт харин зүрх сэтгэлээ ингээд нээсэнд би асар их баярлж байна. Надад ч гэсэндээ ухаарч ойлгох зүйлсүүд ингээ айгүй их байлаа. Мэдээж хэрэг цаашдаа хэцүү зүйлсүүд бидний хувьд ингээ зөндөө их тулгарч байх. Тэгтээ сэтгэл зүйн ялалтын амтыг ингээ мэдэрсэн чамд бол би баяр хүргэмээр байна. Баярлалаа. Хэр болгийн олон хүмүүс бол энийг бас анзаарч хараад ингээ явхад бас хэцүү байх. Амьдралынхаа бүр урт хугацааны араас ч мэдрэхийг үүсэхгүй. Харин чиний хувьд ингээд яг тэрийг мэдрээ явж байгаа хүний хувьд би бол чамд ингээ баяр хүргэмээр байна. Тэгээ дээрээс нь хамгийн одоо хэцүү байсан тэр шархыг нөхөж одоо юм сахиусан тэнгэр шиг юм ээжээ гих дуудах хүнтэй болсон гэдэг бол элэг бүтэн гэр бүл ямар сайхан байдаг үлээ гэдэг шиг кино дуусж байгаа юм шиг мэдрэмж одоо хүртэл надад байдаг өдөр болгон. Айгу гоё байна. Энийг ингээд сонсох дахин одоо тэр мэдрэмжийг одоо саяхнаас илүү их мэдэрч эхэлсэн гэдэг ч юм те. Хамгийн гол нь бид нэр өөрсдөө мэдэрхэл хамгийн чухал байдаг болохоор яг энийг мэдэрч байгаа бүр ингээд айгу гой санагдчихээн. Яг жинхнээсээ ингээд киноны эхлэл ямар эхэлдэг вүлээ. Тэгээл яг өрнөл нь ямар их одоо унж босдог вүлээ. Тэг хамгийн сүүлд нь сайхан аз жаргалтай төгсгөлөөр одоо подкастын хувьд те.
ингээд төгсөж байгаа юм шиг надад ингээд санагдчих байна. За. Би гэхдээ яг хуу энэ юмыг одоо эн чинь одоо миний хамгийн нэг тийм хүнд бас яриад баймааргүй сэдвүүдийн нэг баггүй юу? Ярихгүй бай гэж бол угаасаа мэдээж хамгийн шууд түрүүнд бодогдож байгаа шүү дээ тий. Тэгээ нөгөө хоёлаа өмнө нь ярьж хахад шууд л нөгөө нэг за энийг ярихгүй бай гэж бодож ирсэн хэрний би тэгвэл энийг ярихгүй болвол миний өнөөдрийн үзэл бодол би одоо юмд хандж байгаа хандлага бие авч явж байгаа байдал энэ болгоныг тайлбарлаж болохгүй юм байна гэж бодсаахгүй юу? Уг үндсэн бараг тэндээс. Энэ юмыг ярихгүй болвол би энийг ингэхгүй юм байна. Гэтэ энийг амар одоо за энийг ярих гэж нэг одоо юу гэдгийг тэгээгүйгээр энэ ярилцлагыг одоо хоёлаа маш гоё үн цэнтэй болголоо шүү дээ сая. Яг энэ үзэл бодлыг ингээд хэлэх боломж бас олгосонд баярлалаа. Йоо. Ямар гоё юм бэ. Би нөгөө хамгийн сүүлд бас юу яадаг байхгүй. Зочтой ингээд гарын билийг ингээд өгч явахдаа би тэдийн зүгээс нь юу яа дээ. Ийм талархал өгдөг байхгүй юу? За. Ваа ямар гоё нөгөө нэг сая хэлдэг бас дүгнэлт байгаа. За чи нэг баярлалаа. За энэ бол за надад үгсээ нэг унших юм бол яг миний төгсгөлийн бас бүр гарч ирнэ. Энэ ямар хөрхэн диплом шиг юм бэ те. Би яг нэг тийм сургууль төгсөж байгаа юм шиг мэдрэж аваад. За. Вау. Таны хуваалцсан түүх хин нэгний сэтгэлд гэрэл хасаасан итгэлийг сэргээсэн нэгэн оч байла. Амьдралаасаа олж мэдсэн ухаарлаа зориглон бусадтай хуваалцсан танд гүнээ талархаж байна. Таны алхам бүр урам зориг, ухаарал, хайр, гэрлэр дүүрэн байх болтугай. Яа, ямар гоё. Бас ярьсны дараанаас нөгөө би чинь за энийг шал дэмий ярьч үлээ гэж боддог байхгүй ч. Бодогдол гарахгүй баярлалаа. За ашигтай. За ингээд маш их баярлалаа. Ингээд энэ үнэтэй цагаа өөрийнхөө амьдралын нэг үнэтэй нэг цагийг бид бүхэнд хуваалцаж ялангуяа өстой яг зориглоо ингэж хуваалцаж энэ олон хүмүүст бас ингээд бас нэг ухаарал нэг сэрцийг бас өгсөн баярлаа. Бас ялангуяа надаа боломж олгосонд бас баярлалаа. Маш гоё үн цэнтэй ярилцлага байлаа. Миний хувьд. Гоё сайн сонслоо. Би бас гоё юм чиний ярьж байгаанаас чинь нэрэл ухаардсан биш юм шүү. Гих мэтчлээ юмнууд айгүйх сонслоо. За маш их баярлалаа. За юу болчихсон. Харахаа болчтой камер. Оо тийм үү. За доошоо сууч. За өстой баярлалаа. Яа. Сайн дүүх та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Зориг дутагдах мөчөд тэний нэг төгөл чамайг түшдгээ адил 7 хоног бүр бид бүхэн шинэ түүхээр та бүхэнтэйгээ уулзч явах болно. Тийм учраас та бүхэн subscribe дараарай гэж хүсье.